За эхэлсэн. Яа. За хай. За сайн байцгаана уу? Би бол нэг амар сайн байцгаана уу гэж эхэлдэг. Би нэг амар бодлоо тийм modern high гэдэг. Харин Hi, тийм. hi, long time no see. Long time no see. За бид хоёр ховсын имчилгээний талаар ярилцсан гээд өмнөх дугаар дээр амар амлалт өгчөөд бас жоохон алга болчлоо уучлаарай. Харин тийм би бас ажил төрүүлэний тэрэгээд Мгм. ийшээ яваад бүр яг нэг газараа тогтохгүй бид хоёрын жоохон удаашралт орсон байгаа. Харин тэгсэн надаа бас олдож өгөхгүй. Би тэгээд хойноос нь зулгааж байгаа л авчлаа. Би одоо бас итгэвтэй байна гэж би юу н өөртөө амласан байгаа. Тийм Харцгаа. надаа бас амлсан байгаа. Нэг одоо бүгдээрээ харцгаая. За тань сайхан юу байна? Spiritual замналт. Spiritual замнал за өнөөдөр болохоор хоёлаа ховсын имчилгээний талаар ярина. Тэгээд ховсын имчилгээг бол манай Clinic Energy дээр манай ээж хийдэг, хүмүүс бас мэдж байгаа. Тэгээд ер нь яаж явагддаг тийм ээ. Хүмүүсийн ховсын талаарх ойлголт бас юу байна. Тэгээд бид хоёрын ховсонд орсон түүхүүд ямар зүйл харсан, ямар experience туршлага байсан гэд тиймэрхүү байдлаар ярилцъя гэж шийдлээ. Тийм хүмүүс ер нь бас нэлээд сонирхдог сэдв болов гэж бодоод аль болох мэдсэн ойлгосон зүйлээ хуваалцах гад бид хоёр сууж байна. Гэхдээ одоо ингээ хүмүүс ховс гэхээр тэгээ амар юм кино шиг юм боддсон шиг байгаа. Найз ер нь анх ховсонд орохоос өмнө ховсын талаар ямар ойлголттой юу гэж бодож исэн бэ? Ховс гэхээр ховс астрал аялал гэдэг юм уу тий? Тиймэрхүү юмтай амар их ингээд яг ийм тийм гэж надад бол тийм бодсон юм байгаагүй. Яг л кино үзэл ямар харагддаг тий? Ховсонд орохоор хүмүүс яадаг бүр ингээ ховстоод янз бүрийн хийлгээд идэгтэй хүмүүс ч тийм байд юм уу? Эсвэл бол одоо ингээ амар астрал аялал хийгээд босоод ингээд тий би инээсээ сүмсэн босч яваад аялаад ид юм уу? Бас яг тийм амар тодорхой ойлголт байгаагүй юм шиг санагдаад байна. Гэтэ би өөр жоох астрал аялалтай төстэй байх гэж бодож исэн. Би хувьдаа бодохдоо. Харин угаасаа кинон дээр ингээл нөгөө гараа ингээл снап хийгээл. Тэнгүүд ингээл босчоод очоод банк дээрэмтсэн тий. Тэгэл ерөөсөө хэлхийг хүсээгүй нууц мууцыг нь хилүүлсэн ч юм уу тий. Тийм. Нэг тийм эвгүй юм гараад байдаг. Гэхдээ яг үнэндээ бас тийм байдаггүй байгаа. Энд тэгээд угаасаа манад хийгдэж байгаа нь болохоор ховсын имчилгээ. Тэгэхээр ер нь хүний ингээд сэтгэл зүйд чиглэсэн тийм имчилгээ гэж үздэг л дээ. Тийм байлээ шүү ер нь. Би чинь эднийд ховсын имчилгээнд орж үзсэн. Тэгж яхад бол бас бодсноос бол арай өөр тэгэд илүү нөгөө нэг юм сэтгэл зүүн засал маягийн тийм чиглэлтэй бас орж ирж илээ. Харин тийм. За тэгээд одоо ингээд нөгөө ховсод ороход ер нь бол өмнөх амьдралуудыг бас харуулдаг тий. Найз бол өөрийн өмнөх амьдралуудаа харсан. Ер нь өмнөх амьдрал байдаг гэдэгт итгэдэг байсан уу? Ховсоос өмнө? За угаасаа би ч өөрөө tarot сонирхдаг, tarot хийж байгаа хүн байгаа даа тий. Тэгэхээр огт итгэдэггүй байсан гэж бол хэлэхгүй. Гэхдээ эн чинь бол ингээд нүдэнд харагдаж гарт баригддаггүй зүйл болохоор ер нь хүмүүс бүгд л тийм байдаг баха. Өнгөрсөн амьдрал байдаг л байх гэд. Гэхдээ ингээд hesitant штэ тий. Эргэлдээд байгаа байхгүй юу? За яг энэ бол өнгөрсөн амьдралтай холбоотой гэдэг бол үргэлж миний хувьд одоо ингээд нэг юм curious байдаг. Одоо сонирхоод идэг хэрнээ яг баталж мэдхгүй тий. Зүгээр л юм сонирхлын төвшөнд байдаг. Гэтэ энийг би бол үгүйсгээл байхгүй гэх нэг тийм реалистик хүмүүс байдаг штэ. Тийм юм байдаггүй гэд тийм биш байдаг байх гэд нэг юм хэдэн хувьтай ч юмтэй сонирхол хөдлөгдөг сэдв
байсан гэх юм уу? 30-40% байхаа баг. Тэгж яагаад ховсод ороод за яг тавитор бол үзүүлээл за чи өнгөрсөн амьдралдаа нэг залууг тэ үргэстийг хүлээгч гэдэг шиг. Нэг залуу хүлээсээр агаал ингээл нас орсон эмэгтэй исэн байна гэж үзээд байгаа шүү дээ намайг. Тэгээ нэг үзүүлэхээр биш ингээд loyal tarot-д үзүүлжсэн. Тэгж хэлжсэн. За найзд үзүүлсэн тэгж хэлсэн байна. Ингээл ер нь үзэхээр тэгж гарч ирээд ахаар чинь бас хүн ер нь сонирхож байгаа шүү дээ. Тэгээ нэг биш ингээд нилээд н tarot reader-ууд хэлээд энэ бол угсаа амар сонирхолтой л байгаа л гэсэн л та. Гэхдээ яг ховсонд ороод би бол ховсонд орсон түүхээ ер нь бүтэн ярин заяа. Гэсэн эхлээд. Гэхдээ яг би ховсонд ороод эхний амьдралаа хараад тэг яг юм нас бардаг үе дээр очдөг гэхгүй юу? Дараа нь зөвлөж яриа. Гэхдээ яг тийм үе дээр очоод тэг ингээд өөрийгөө хараад би ингээд амар уйлсан заяа. Тэгэхээр ингээд харж уйлаад байгаа биш. Би ингээд яг тэр бийд байгаа штеп. Эхний амьдралын тэнгуүтээ би ингээд үнэхээр гомдоод уйлаад тэнд тэгсэн чинь ингээд real life дээр уйлж эхэлж байгаа байхгүй одоо бодит амьдрал дээр. Тэг бүр ингээд цогцож чадахгүй байсан. Үнэхээр гомдоод. Үнэхээр бүх юм амар гомдолтой unfair тэгээ шудраг бус санагдаад ингээд уйлаадсан байхгүй юу. Тэг тэр миний мэдэрсэн юм амар жинхэнэ байсан болохоор би өнгөрсөн амьдралд одоо итгэхээс өөр аргагүй болчоод байгаа ер нь бол. Харин тийм. Тэгээ энэс өмнө болохоор хоёлаа бас ингээл угаасаа тарутаар өмнөх амьдрал гээл өөрсдийнхөө өмнөх амьдралыг асуухаас гадна бас одоо ингээд нэг залуутай ч юм уу харьцаад тийм ээ. Тэгээд нөгөө хүнтэйгээ ингээд нэг л юм кармик юм шиг үеийн өртөө юм шиг нэг харилцаа болоод байна да. Тэгэхээр тэгээл яа за энэ хүнтэй өмнөх амьдралд харилцаа байсан байна уу? Одоо ямар байсан бэ гэж бас асуудаг байсан. Тэг ингээд үүсэх болгонд бас одоо энэ хүзрөөр ингээд үзэхээр заримдаа одоо үнэхээр байхгүй бол энерги юусаа гарч ирэхгүй хүзэр гарч ирсэн ч гэсэн тэрэнд нь ингээд мэдээлэл байхгүй тий найз уус мэдж байгаа шүү дээ. Тийм хоосон байдаг. Тэгэхэд ингээ өмнөх амьдралыг асуухаар яалтчгүй юм дүр зураг гарч ирээд яалтчгүй үйл явдлууд ингээд байгаад идэг байсан. Тэр нь бас амар сонирхолтой. Амар дэлгүүлүүтэй энэ хоёр хүн зүгээр нэг залуутай уулзсна. За бид хоёрын өнгөрсөн амьдрал бид хоёр өнгөрсөн амьдралдаа уулзчихсан байна уу? Харин тий яг ямар юу байсан бэ? Тэр чинь бас тэгэл нөгөө харилцаанаасаа нэг юм хичээлээ ойлгож авчих гал тий. Тэгэл нэг тэр үеийн үртэй сайклыг дуусгаж орхиж явчих гал бас ингээл үзэл байсан байгаа юм л та. Тий. Тэр бол гэхдээ угаасаа хөвгчлөлтэй нэгт жоохон дэлгүүлсэн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн тэр бол бас айгуу гой сонирхолтой асуулт байгаад байдаг. Тэгээд үнэхээр заримдаа бол амар одоо гүнзгий утгатай мессеж гараад ирнэ үзэхээр. Тий. Тэг би болохоор нэг залууг удаа үзүүлж ирсэн юм аа. Тэгээд үзүүлсэн чинь бид хоёр чинь нөгөө нэг найзууд. Одоо энэ амьдрал та. Тэг бүр тэгж ярьдаг болтой. Ямар ч юм бид хоёр одоо л ингээл найзууд байгаа байхгүй юу. Тэгээд ингээ найзууд байжгаад найзууд turn to lovers гэдэг штеп. Найзууд дэснэ ингээд романтик болоод хувирж мөвраад нэг тиймэрхүү үе дээрээ очичоод би ингээд үзүүлж гисэн. Тэгсэн чинь өмнөх амьдралтай амар сайн найзууд байсан мэн гэж гарч ирдээсэн тий. Санаж гин үү? Тэгтэл одоо би үзлээ. Харин чи л үзсэн үг нь гэтээ яг чи дараад нэг сандгүй штеп сонио. Харин тий. Үзүүлсэн хүн л айгуу сайн санаж идэг. Тэг би болохоор яг тэрийг үзүүлчихэд тэр надад бас айгуу им айгуу make sense гэсэн баггүй юу? Хоёр ингээм амар сайн найзууд исэн байна. Тэг янз бүрийн тийм романтик юм болж байгаагүй. Зүгээр ингээ найзууд байсаар байгаа дуусчихсан харилцаа байна гэд. Тэг нэг заавал тэг өнгөрсөн амьдралд учирж исэн гэдэг нь заавал романтик л учраагүй. Нөгөө нэг хацуу шүргөхтөдид өмнөх насны учрал бий гэж би одоо бас тэр үгэнд итгэдэг болоод байгаа маш. Би бас итгэдэг болсон. Харин тий яг тийм ингээ гарч ирээд ахаараа бас нэрээ. Заавал би тэр нэг амар романтик ловерсууд байгаа л тий. Романтик хайртууд байгаа л нэг төлөө өгч үргэлдээдсэн юм бол байхгүй байгаа байхгүй юу? Аха. Тэгээ би тэр чинь ингээ анх танилцсангуудаа шууд амарлаг найзууд болж исэн байхгүй юу? Дотн санагдал тэгээд нэг лүгээ хай гэд чатаар
бичээд байгаа хэрнээ найзад болчихсон хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Заавал ингээл амьдараа амарлаг уулзаал ханг аут хийгээл тэгэл нэг таньж мэдээд байгаа юм байхгүй. Зүгээр ингээл анх бичиж орж ирэл тэгэл би тэр чинь нэг тэг амарлаг нууц мууцаа яриа найзад болчихсон байхгүй. Тэгээ яг үзүүлсэн чинь найзад ийсэн байна гэх. Тэг надад тэр бол амар make sense санагдчихсэн. Тэгэхээр бас ингээд өмнөх амьдралд харилцаа ингээ үүсэ тийм ээ. Тинт ч одоо бид нар л үйлүүр гэдгийг амар юм муухайгаар бодоод байгаа болохоос биш зүгээр юм сайн ч үйлгүүр байж болно шүү дээ. Өмнөх амьдралдаа та хоёр ингээд найзууд байсан нь өөрөө үйлгүүр. Тэгээд энэ амьдралд болохоро бас ингээд тэрийг авчраад ер нь ингээд хүн болгон одоо хүн ингээд өөр харилцааны юм динамик зүгээр ингээд цаанаасаа ингээд үүсчдэг дээ. Тэр нь тэгтээ надад бас юм үлийн үртэй амар холбоотой байт юм шиг санагддээ шүү дээ. Одоо зарим хүмүүстэй найз хэлсэншлэг ингээд найзууд болчдөг, зарим хүмүүстэй ерөөсө таарч нийлэмжгүй болчдөг тийм. Заримтай нь болохоор амар сайн нийлэмжтэй, амар сайн бие биенийг ойлгож молгодог. Тэгээ тэрэнд бас үлийн үр өмнөх амьдрал амар нөлөөлдөг хамаатай байд юм шиг санагддаг. Тийм. Угаасаа харилцааны динамик төртөл ингээд нөлөөлж эхэлж байгаа байхгүй юу? Татн мэдрэмж өгөөд шүү дээ. Тэр хүн татн мэдрэмж өгөөд. Энэ хүнтэй ингээд харьцахад би ингээд айгуу гоё өөрийгөө нээгээд найзад болно гэдэг чинь бол бас хайртууд болох шиг хэцүү зүйл шүү дээ. Өөрийгөө ингээд илэрхийлэн нууцудаа ярин заримдаа хүн хостоо яриаггүй юм найзтай ярьдаг тийм. Намайг ойлгоно гэж итгэдэг. Тэнгүүт нөгөө хүн ингээд зүгээр л юм хичээл танилцж байхад тийм ямар ч хаалтгүй мэдрэмж бас авсан байгаа байхгүй юу? Итгэж болно би бас юмаа ярьчих болно гэх юм. Тиймэрхүү бас харилцааны динамикт нөлөөлөх юмнууд бол байгаад идэг. Тийм. Тэгэд яг найзын хэлсэнчлэн тийм дотн мэдрэмж төрж ийн гэдэг бас амар индикатор юм шиг. Одоо өмнөх амьдралдаа харилцаа байсан ч юм уу тэрний ингээд индикатор юм шиг надад санагддаг байхгүй юу? Яагаад тэгэхээр ингээд би болохоро бүр ингээд ховс мовс гээгүй байх үедээ ингээд тарут марут сонирхоогүй байх үедээ байхгүй юу? Ингээл үе одоо зүгээр юм юу ч хийж исэн бай. Зарим нэг зүйлсээс заавал хүнээс ч биш. Зарим нэг зүйлсээс амар юм дотн тийм мэдрэмж, амар юм танил мэдрэмж аваад идэв гэсэн. Тэг би ингээд тийм газраас ч юм уу, нэг тийм үнэр ч юм уу, тий нэг л юм жижиг зүйлсүүд амар юм дотн мэдрэмж төрүүлээ. Тэг би тэрийг бодохдоо болохоор амар юм ностальжик санагдаж байгаа хгүй, амар танил. Тэг надад болохоор би бүрийн нэг ингээд өмнөх амьдралдаа энэ зүйлийг амар хүчтэй мэдэрчээсэн байхаа. Тэгж тийм болоод л би одоо надад ийм мэдрэмж төрж байгаа х түүнээс би энэ амьдралдаа энэ зүйлийг болоогт experience хийгээгүй байгаад байгаа шүү дээ. Тэгж бас өмнөх амьдрал байдаг байх гэсэн нэг тийм мэдрэмж надад өмнө төрдөг байсан. Үгүй харин тийм зарим нэг айдсууд хүртэл өмнөх амьдралтай ингээд бүр ингээд даалдах хумсарт байдаг нэг айдс байдаг шүү дээ хүний. Тийм. Би одоо ингэж хүйдээ одоо нөгөө уснаас бүр амар айдаг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэнгүүт нь одоо өмнөх насандаа живэд өгсөн байх ч гэдэм үү те. Гих мэтчлэн тиймэрхүү юмнууд бол угаасаа бидний амьдралд яг итгэсэн ч бай, итгээгүй ч бай өдөр тутам тиймэрхүү юмнууд заримдаа болж идэг. Тэрнээс итгэдэг хүмүүс байна, итгэдэггүй хүмүүс байна. Гэхдээ зарим нэг юмнуудыг ингэж шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй те. Тэр уснаас бүр үнэхээр амар дагжин чичирж айдаг ямар ч тийм устай холбоотой тэр хүнд юм тохиолдог байхад амар уснаас айгаал зүгээр хөлөөж дүрдгүү бас хүмүүс байдаг штэ. Сэлж сурцмар чаддгүй ч юм уу. Тийм. Тэр бол ингээ бүр яг даалт ухамсарт нь суудсан өмнөх амьдралын юм ч юм уу. Тиймэрхүү юм байх тохиолдлууд бас зөндөө байдаг гэд би уншижсэн. Тэгээ би бас нэг бүр оюутан 1-р курс хүмүүстэй байх тахаа. Incarnation гэд нэг англи ном уншижсэн. Хүмүүсийн дахин төрсөн түүхүүд. Тэг өмнөх амьдралаа нөгөө санаад яриад идэг гэд. Тэгээ 3-4 нас хүртэл айгуу сайн тод сандаг гэдэг аахгүй юу? Тэнгүүд манай дүү заяо айгуу сонио. Манай дүү чим ийм яг манай аавын ээж шиг
Эмээ шиг аавын талын эмээ шиг ийм юутай төрсөн байхгүй юу? Мингтэй. Тэгээд тэгэнгүүтээ манай дүү ингээд 3 муруу 4 муруу болтлоо. Гинт намаа ингээд би хоёулаа яж захтай яг үндэ багахтай айдаг байсан заяо. Заримдаа яагаад гэхээр манай дүүг эмээгийн дахин төрсөн хувилбар гэдэг байхгүй юу? Одоо хувилбар гэх юм уу? Юу гэх дахин төрсөн төрлөн гэх юм уу? Аха. Ээжлээд идэг гэсэн. Тэгээд тэрэнд ээж аав манай эмээ хүртэл ингээ амар итгэдэг заяа ээжийн талын. Ээж нь гэсэн. Тэг яагаад тийх болсон бэ гэдгсэн чинь тэр манай аавын ээжийнх нь одоо манай эмээгийн авчижсэн нэг юм цаг байдаг хгүй юу? Манай гэрт байдаг. Тэр нөгөө эмээгийн үлдээсэн зүйл болохоор аав ингээ нандинж хадгалдаг болохоос ш ажилдаггүй. Тэгээд хуучны цаг ардталт нь ингээд нэг юм төмөр мөмрөөр ингээд түлхүүрдэж явж мовдөг заяо. Тэгээд байж байгаа зогсчихдог. Тэгээд зогсчингууд нь аав цаг янзалдаг хүн дээр авчиж янзлуулдаг гэсэн бохгүй юу? Тэгээд янзлуулаад аваад ирнэ байж байгаа л дахиад зогсчихно. Тэгээд сүүл рүүгээ цаг янзалдаг хүмүүс янзалж чадхаа болоод одоо энийг зүгээр амраа. Тийм цагийг амраа наадах ч юм бүр одоо ингээд ажиллахгүй гэж тэгжсэн бохгүй юу? Тэгээ манад ингээд нэг юм сүвнэр шиг байж идэг байсан. Тэгсэн чинь манад дүү гарч ирээд удаачгүй цагаар тоглоно гэж болтгоо. Тэр цагийг авахгүй болохгүй ингээ уйлаад. Тэгэл за одоо угаасаа нэгэндээ ажилтгүү тэглэж бас хуучны цагууд ч бас тийм амар хэврэг биш нөөш цохиж мохтлоо гэдэг амар хагарч хугарчихгүй шүү дээ. Тийм. Тэгээ дүү даваад өгсөн чинь дүү ингээ зүгээр тэрнийг цоож моожор ингээл хальт бараг цогсон уу яасан заяо. Нэг ганц хоёр арталт нь. Аха. Тэгээд цаг яваад эхэлсэн бохгүй юу? Амар удаан яваагүйсэн цаг. Нэгт тийм юм болоо. Тэгээд аавтай юм ярьж хагаад угсаа аавд амар хайртай. За тэгэл охин хүүхдээ болохоор ингээл угсаа аавд хайртай дээ штэ. Тэгсэн амар сонион тухан дээр нь үнсдэг аавыг. Нэг хацар мацар дээр нь үнсдэг, тухан дээр нь үнсдэг. Тэнгүүтээ би чамайг жоохон багт чи ингээ хөтлөөд ингээд аваа явдаг гэсэн штэ. Яна. Ярьдаг заяо аавтай. Чамаа мамаа гэж ярина. За яг жоохон хүүхдүүд тэгж яриад идэх ч гэсэн би чамаа ингээ хөтлөөд багт чи аваа явдаг гэсэн штэ энүүгээр. Хоёлоо тэнд очиж ирсэн шүү дээ. Манай дүү тэр газрыг мэдгүй шүү дээ. Тэгээд яг тэр нь ингээ аавд болж исэн. Тэгээд бүр ингээд айдаг байсан за сүүл рүүгээ. Ингээ нэг загнах гэхээр эмээгээ загнаад байгаа ч юм. Тэгээд ингээ аав эмээ хоёрын зураг байж идэг стенкэн дээр. Аха. Ингээ ахуулсан зураг нь тэнгууд тэрлүү зааснаа. Энэ биш гэд. Эмээ рүү заачаад. Тэгээ тухмхан дээр нь үнсэдгүй чи айд юм байгаа зү. Тэгээ ингээ эмээ гутлын үйлдвэрт ажилладаг байсан гэж байгаа байхгүй юу? Аха. Тэгсэн чинь манай дүү бав ахта ерөөсөө л гутлаар тоглож өгөх гэсэн за. Үнэхээр хэцүү. Гутлаар тоглож байгаа гэсэн чинь заваа ямар тоглоод байгаа штэ гадуур явдаг. Харин тийм. Бид нар ингээ гутлаа цэвэрлж тавихгүй бол очиж тоглолцдог. Мутланд амар туртаа өмсч явж мовдөг. Тэгэл аав харчаал. Өсөө ээжийн сүнс гээд бүр бат итгэцэн. Аха. Гэхдээ тэрнээс нь болоо би шовдрлогдож эхэлж байгаа шүү дээ. Нэг хүн бүхэл бүтэн ээжийнхэн сүнс байгаа дахад намайг жоохон шовдрлж эхэлт юм аа гэдэг гişт. Тоохгүй өнтертэй би дүүгээ загин болохгүй өнтер гэ. Амар хэцүү. Тэгээд яг нэг жоохон тэр юм амар хумсар одоо жоохон хүүхдийн юм иддэг байхдаа тэгдэг гаргадаг гэсэн үйлдэлүүд байгаа байхгүй юу? Тийм. Том болоод тэр гайг болцсон. Тим ярахаа болчтой юм лээ хүүхэд. Тэгээд багтаа бүр үнэхээр ингээд би одоо санаж байгаа л тэр байна. Бүр ингээд энэс илүү амар айлхаар юм ярьдаг заяо. Тэгээд саяхан байхгүй юу бүр. Одоо ч манай дүү чинь бүр юм том оюутан болцсон. Хүүхэд штэ. Аха. Итэхэд саяхан бүр нэг зүүдэндээ аавыг суудсан загнаад ийн гээд тэг өөрөө болохоор хүүхэд нь биш ээж нь байна гэж зүтэлсэн гэдэг байгаа байхгүй. Чи болохгүй байх чи ингэж байна. Одоо амьдралаа бод гэх нэг орж ирдэг юм л штэ. Тэгж зүудэлсэн гээд. Тэг би тэрийн сонсоод дахиад нөгөө нэг тэ бага насны дурсамж орж ирж байгаа юм чаа. Яа амар даа гэ. Тэг ер нь тийм өмнөх насны амьдрал гэж ер нь бол байдаг гэдэгт итгэж болохоор зөндөө тийм кейсүүд гарч ирээд байгаа юм уу? Тийм, зөндөө тийм кейсүүд байдаг. Ер нь тэгээд яг хүүхдийн угаасаа одоо ингээ би л бодоход өөрийнхөө
3 4 хүртлээ одоо юу бодож яаж ийсэн надад тийм бол дурсамж нэг байхгүй заяа. Ерөөсөө тийм дурсамж байхгүй нэг 5 мавтаагаасаа л ухаан орсон юм уу даа л гэж би баг өөрийгөө боддог. Гэхдээ хүүхдийг угаасаа тэрнээс 3 4 хүртлээ яг тийм өмнөх амьдралынхаа нөгөө ингээд дурсамжаараа яваад идэг гэж бас үздэм байлээ угаасаа. Тэрийг ингээд бүгдийг нь санаж идэг, мэдж идэг. Санаж идэм шүү. Тэгэл ингээд баг багаар бүдгрээл угаасаа илүү нөгөө нэг газар дээрх амьдрал тэрэндээ ингээд тасаад юм уу суралцаад явдсан юм шиг. Тэр болтол айгу бас эвгүй тэр бол. Тэгээ нөгөө ингээд ил ухамсар нь бас ингээд нэмэгдээд эхэлж байгаа байхгүй тэр хүүхдийн ухамсар нь ингээд хөгжөөд тийм ээ даалт ухамсар нь ингээд буураад тэгээд өдөр тутмын одоо амьдралын талаарх юм бодох бодлууд нь ингээд нэмэгдээд эхэлж байна да ил ухамсар гэхээр. Тэгээд ирэхээр угаасаа даалт ухамсарын мэдээллүүд ингээд буураад эхэлнэ л дээ. Тэрийг ингээд хүлээж авах тийм capacity гэх юм уу тэр нь ингээд жоохон багасаад эхэлж байгаа байхгүй юу? Ер нь юу юм байна л да. Тэгээ одоо ингээд даалт ухамсар, ил ухамсар гэхээр сонсож байгаа хүмүүс хэр ойлгож байгааг мэдэхгүй. Би бол ингээд сая чамааг ярьж байхад ойлгож авахтаа болохоор бид нар ингээд нэг гадны дуу чимээг амар их сонсоод гадаад ийм орчны ийм юмыг аваад тахаар дотоод тэр бас юмаа сонсгоо болж ийн гэсэн үг үү? Зүгээр ингээд амар сонсгоо болж ийн бас биш. Ер нь ингэж үздэг гэж байгаа. За. Ил болон даалт ухамсар аль нь ерөөсөө байнга ингээ байж идэг тийм хүнд. Гэхдээ даалт ухамсар болохоор миний л ойлгосноор ингээд хүнд мэдээлэл өгөх байнга л дамжуулж идэг. Байнга л одоо дээд сүнсэн биеэс нь ч юм уу мэдээлэл орж ирч идэг. Тэгээд даалт ухамсараар нь дамжуулж одоо зүуд мүүдээр ч юм уу тий хүнд ингээ мэдээлэл өгөөл амьдралд нь ингээ зааж ингэж туслах гээл тийм ээ. Тэгээл нөгөө ингээ мэдрэмж одоо бидний доторх юм мэдрэмж байгаад нь штэ. Тэр нэр нь ч гэсэн нэг зүйл ингээ хэлэх гээд байдаг да. Тийм. Тэрийг тэг хэр хүлээж авч чадах вэ гэдг нь одоо хүний өөрсдийнх нь хэр сүнслэг одоо замналтайгаа ч юм уу хэр холбоотой юм тий. Хэр их ихтгэл үнэмшилтэй байдгийг ингээд юм олон зүйлсээс бас хамаарч юм шиг байгаа. Гэхдээ ил ухамсар болохоор ингээд амар их зүйл ярьж идэг. Бидний ингээд байнга бодож идэг зүйлс. Тэгээд гаднаас бас ингэж амар их хүлээж авч сонсч идэг зүйлс. Тэгээд ховсоор болохоор нөгөө хүнийг амар юм тайван stated авчрангуудаа унтахаас өмнөх юм тайван байдалд авчраад ил ухамсарыг ингээд намсгаад тэгээд даалт ухамсартай нь ярьж даалт ухамсараар нь одоо юм яриулж мэдээлэл авдаг юм байна гэж би ойлгосон. Тэр бас сонирхолтой байгааз. Ер нь гэхдээ би өөрөө нөгөө нэг орж үзсэн болохоор ойлгоод байна. Яг ингээд намдаагаад нэг юм унтаач юм шиг гэтээ нэг юм сэрүүн унтцсан хоёрын нэг голоор агаад идэв штэ. Тийм. Тийм болж байгаад ховсонд орд юм билээ. Тийм. Яг тэгтээ. Тийм. Тэгэхээр ингээд илүү дутуу юм бодоол тий одоо бидний бодол чинь нэг юм сармагчин бодол гэж яриад байдаг шүү дээ. Ийш тийш өсчээл ингээл бодоол гэдэг. Тийш шиг тий. Тэр нь ол ингээд намсаад чимээг болоод тэгээл ингээл тайвшраал яг даалт ухамсартайгаа дээд сүнсэн биетэйгээ ингээ холбогдоод тэгээд ховсонд ороод ярьдаг юм байл л дээ. Гэхдээ ил ухамсар гэхээр одоо юу гэж хэлмээр юм хүнд ингээд амар их юм сөрөг зүйлсүүдийг амар их хэлж идэг гэсэн. Ер нь дандаа ингээд болохгүй зүйлсүүдийг ч гэсэн бас байнга хэлж идэг. Одоо жишээ нь ингээл ховсод орлоо гэл тэгэхэд ил ухамсар нь болохоор наа чин яг үний юм уу? Тэ чи ер нь хулигтуулаад байгаа юм биш үү? Наа чин чамд яг туслах юм уу гэд бүтэхгүй юм биш үү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлсээ ингээ хэлээд байдаг. Тэгээд ахаар нөгөө хүний ингээд даалт ухамсартайгаа холбогдох тэр нөгөө юм холбоос нь жоохон сулраад эхэлдэг гэж байгаа. Тэгээд аль болох хүүхдээ амар ихтгэл үнэмшилтэйгээр
бас хийж байгаа зүйлтэй ч гэсэн итгээд тэгээд ховсондоо орвол их сайн үр дүнтэй болдог гэж хэлж илээ. Аха. Ээж л хэлчихлээ л дээ тэгж. Аха. Хоёулаа энийг бас хийхээс өмнө айгу мэдээлэл авч чад хийгээд байгаа шүү дээ. Санаас асууж агаад мэрэгжлийн үнээс нь. Аха. Гэтэ би угаасаа нөгөө тархины тухай facts гэд уншаад бас үзчихсэн юм аа. Тэгсэн чинь тарих угаасаа өөрөө юу нөгөө нэг тухтай орон зай шин юмыг хүлээж авахтай амар муу. Яг ингээ хүлээж авдаг ч гэсэн хамгийн залхуу эрэхтэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө нэг тарих юу нь яг яах гэж ажилтдаг вэ гэдгсэн чинь хүнийг ийм амар мундаг болгоол те хамгийн best self дээр наваачаа тийх гэж биш. Зүгээр юм тухтай байх гэж зовоохгүй байх гэж байлгана гэдэг ийм зорилготойгоор ажилтдаг гинэ тарих. Тэгэнгүүт шин юм хийх гээд шин юм туршиж үзэх гээд ингээ хичээхээр дотроос тэр тарих болохоор чи чадахгүй. Шин юм хийгээд яах юм бэ? Мэддэг юмаа хийя, мэддэг юмаа хийя. Ингээ байж яа гэдэг мессежийг бол байн дотроос өгөөддөг гэж байгаа байхгүй юу? Ааха, яг үнэ. Тийм комфорт зондоо тэгээд хүмүүс байгаад идэг. Комфорт зондоо байж яа, ингэж зовж юу яах гээд байгаа юм те. Тийм. Хоёлаа гоё л нь штэ гэж яг тэгж байгаа байхгүй юу? Хоёлаа сайхан жаргалтай л нь штэ ингээд. Яа мундаг юм болчих яах гээд байгаа. Тийм тэгж бас хичээдэг. Тэнгүүд нөгөө тархиа манипулейт хийх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Үгүй энийг хийсэн ч гэсэн зүгээр одоо хийн гэн ингээд зуршил болгоо. Тэгээд тасчхаар тассан юмдаа ингээд гайгүй болоод ингээ яваад идэг. Тархиа өөртөө итгүүлэх шаардлагатай байгаад идэг. Тэгэнгүүт одоо яг саяны тэр нөгөө ил ухамсар болохоор дандаа сөрөг юм ярьж идэг гээд тарих угаасаа сөрөг юм ярьж идэг. Тэгээд далд ухамсарыг бол бас яриултгүүл болж таарлаа гэж би ойлголоо. Тийм яг үнэ. Тэгтээ бас тархичан найзын хэлсэн шиг заалах уу? Тэгээ ингээ хамгаалах зорилготой. Тэгээ тийм болохоор бас нөгөө ийм дурсамжуудаа бид нар ингээ мартаад идэг. Тэгээд ямар дурсамжуудаа мартдаг вэ гэхээр хамгийн их зовоодог, хамгийн их өвдөгдөг тийм дурсамжуудаа мартаад бүр ингээд нууга хайцсан байдаг тий. Гэхдээ ингээд дурсамж нь байхгүй, мэдээлэл нь байхгүй ч гэсэн хүнд ингээд мэдрэмж нь үлдсэн байдаг. Тий. Тэгээд тэр мэдрэмж нь болохоор өмнөх ингээд зовоож исэн зүйлэнд давтагдаад ирэхээр одоо энэ бол trauma trigger л болчихно л доо. Тэгээд давтагдаад ирэхээр буцаад ингээд мэдрэмж нь орч ирээд айгаад сандраад тий. Тэгээд одоо юунаас болоод яагаад айж байгаа вэ гэдгийг нэлээд бодож нэрээ намайг бас өмнө нь ингэж яг намайг алж исэн шүү дээ гэдгээ ингээд санаад. Тэр бол ингээд яг trauma trigger болт юм л л дээ. Тэгэхээр тарих угаасаа ингээд хамгаалах гэдэг хүнийг. Тийм. Тэгээд тийм болохоор нөгөө нэг жирэмсэлсний дараа амар мартамхай болчдөг гэж төрсний дараа нөгөө нэг төрөөд амар бие нь өвдсөн болохоор тэрийг мартах гад маш их тэр нөгөө нэг юм за одоо би одоо мэрэгчлэн болохоор их сайн хэлж мэдэхгүй л юм л да. Гэтэ тэр одоо мартдаг гормон байд юм уу юу гэдэг тий. Тэрийг ялгаруулад тарих бол тэр хэсгийг ингээд устгахаар хэсэгтээ ингээд 2 жилдээ юм санахгүй ой тогтоолт амар муудчихдаг гэд тэр чин бас зөвхөн төрсний дараа одоо бие организм юм мартаад байгаа ш тарих тгийж ажиллаад байгаа юм билээ шүү дээ. За бүр шал далига тарих мэтэрээ яасан. За back to house. Back to house. Тий. За би одоо тэгэхээр хосон нарсан түүхээс хуваалцнаа. Тэгэх гэж би энд байгаамаа гэж. Харин тэгээ за хос ер нь эхлэхдээ ер нь яаж эхлээд ер нь ямар процесс явагдсан бэ гэдгээс нь эхлэх байлаа. За тий. Юу би ч угаасаа клиник энержи дээр орсон хосонд. Тэгээд угаасаа очихоос өмнө ингээд цагт маг тоглосон чинь эртгэн уулзахгүй болвол бас урт хугацааны процесс болдог гэд. Би ч очивол одоо нэг 2 өсрэл 2 цагийн бодно үстэй. Би баг 2 цаг ч юм бодог гэж магадгүй. Цаг маг юм гэ бодцсон. Гинэн бэжтэй би тэгсэн чинь ингээд удаан процесс болдөө шүү. 4 цаг бол шаардлагатай гэсэн бохгүй юу? Тийм. 4 цаг яг юу хийх гээд байгаа юм би бол бүр гайхсан заяа. Тэгээ юуг нь нуухав би бол гайхсан бидیں۔ Тэгээд очиод эхлээд очисон чинь надтай ингээд ярилцсан.
За юунаас бага насч яадын ээж автайгаа яг ямар харилцаатай юм. Юунд ингээ гунигэлтийн, юунд шарч хөдөлтийн, тэ шаарлахтын гэд ингээд нэг баг цаг бол юм ярьсан. Бид хоёр халуун цай уугаад тэр ч одоо хавар байсан юм чи. Тэгээд тэр бол гэхдээ надад бол амар гоё исэн юм therapy session шиг байт юм билээ. Хүмүүс чи ингээд мөнгө төлөөд ганцхан цагт айгу үнэтэй билээ шүү дээ тэр чи одоо хидтэй ч гэдэм дээ би ингээ бас ганц хоёр үнэн асууж хахад цагийн 250 гээл тиймэрхүү байд юм билээ шүү дээ. Тэнгүүд надад тэр цагийн хугацаа бол амар юм therapy session шиг бол байсан. Сэтгэл зүйн би ингэдэг байсан тэгдэг байсан гээ хин нэг ингээд надаас тэрийг асуугаад би яриулаад тэг ингээ хүнтэй амар сони ярьсныхаа дараа ингээ амнаас гарсны дараа би ч ингэж бодд юм шиг. Надаа ингэж санагддсан биш гэд боддсон мөлий. Тэгэх юмнууд бас нэлээд ярьсан. Тэгээ ингээд ховс хийжсэн хүн байна. Манай ихч одоо ихчлээ ярьж дээ. Ихч болохоор тэрийг бол айгүй ингээд намайг гоё яриулаад тэг ингээ ойлгоод тэг тэндээс яагаад тэгж яриад байгаа вэ гэд тэгэхээр тэндээс надтай ингээд ховс хийж явахдаа юу ярих уу гэдгээ ойлгож авдсан байна л та бас. Тэнд ингээ намайг зүгээр яриулаад байгаа юм байхгүй тэр хүн бас өөрөө тэндээ ингээ нөөц хөтлөөд тэ тэмдэглэл хөтлөөд за ер нь ийм юм дээр нь төвлөрөх юм байна. Энийг ингээ асуух хэрэгтэй юм байна. Энийг би ингэж асууя да гэд тиймэрхүү юм хийсэн бохгүй. Хийж байгаа юм билий. Тэгэнгүүтээ юу асуумаар байна гэж надаас асуусан. Өөрийнхөө одоо higher self-ээс тэ одоо 70 тухамсраасаа гэсэн үг шүү дээ би ер нь бол дээд сүмсэн би. Дээд сүмсэн биесээ юу гэж асуух вэ гэд тэг би болохоор би ч угаасаа тийм амар нөгөө expectation юусоо байхгүй, хүлээлт байхгүй, юу бодохыг мэдэхгүй одоо астрал аялал шиг юм бодоо очсон гэхээр ч ойлгомжтой өстэй тий. Тэгээд тэгтээ би нэлээд тийм хямралтай үе дээр очиж ховсонд орсон юм. Ер нь нэг юм жоохон би угаасаа seasonal depression-д орчдөг жил болгоо. Одоо улирлалтай хамааралтай сэтгэл готрол гэх юм уу? Тийм болохоор өөрөө би тийм нээлттэй extrovert хүн. Тэгээ ер нь манай Монголд тийм seasonal depression айгу түгээмэл байд юм байна. Өвлөн нилээ юм хахир хатуу хүүтэн болдог. Нэмээд одоо ингээд тэр бол тийм гадны бас нөлөөтэй depression байгаа байхгүй юу? Тоггүй те тэгснээ ахлаа ихгүй бүлээхэн ирж мэрээд цэглэгаан станц нь юун ч хийнөө дулааны юун ч хийнөө дэлбэрцээ яац гимтэл гарцсан ч гэдэм үү иймэрхүү юмнаас болоод нөгөө нэг амьдрах амар хэцүү санагдаад ингээд бас depressed дээ шүү дээ. Яг тиймэрхүү байх үедээ очсон. Гэхдээ би болохоор очихдоо нөгөө нэг тийм засал гэж мэдгүй дээд сүнсэн мис юу гэж асуух уу гэдгс чи би чи single юм бохгүй. Тэнгүүт за би нөхдөөгөө хийцээ уулзахаар яагаад уулзахгүй тэрийг асууя гэж өөрөөсөө асуугаад сууж идэг хүн байх уу? Байна. Тэгээ хөнгөн бас бодоо очсон байгаа байхгүй юу нийлэм. Тэгээд ховсонд орсон чинь тэрнээс л хамаагүй том зүйл байж таарсан. Тэгээд ховсонд ороод би өнгөрсөн амьдралаараа аялна гэж юусэн мэдээгүй. Намайг зүгээр шууд ингэж ховстоол тэнгүүтээ надаас асуугаал нөө миний хайда асуултыг тэгэл ингээл юмс дуусчих юм байна гэж юу нь бол би бодсон юм. Тэгсэн чинь тэгсэн чинь одоо тэгээд яг ер нь юу хараад эхэлсэн бэ гэж ер нь хойлоо эхлэх үү? Ховс руугаа ороод За тэгээд хөнгөн ойлголттой очисон чинь тэр бол угаасаа тийм байгаагүй шууд ховсонд ороод эхэлсэн чинь за намайг бол рекорд хийж авсан ярьж байгаа юм байна. Тэгээд ихч өөрөө болохоор ингээд за одоо ингээрээ тэгэрээгээд юм нөгөө нэг гайд хийсэн гэх юм уу? Зааварчлага өгж байгаа шүү дээ. За одоо юм төсөөлөөрөө ингээрээ үүлэн дээр хөвжээн гэж төсөөл гэдэргээд нэг иймэрхүү юм бол яриад тэг ингээд яг зааврын дагуу хийгээ явж исэн чинь за ямар ч хэлсэн ингээд ихний амьдрал руу очие гэдгсэн байхгүй юу? Ихний ингээд одоо аялах гэж байгаа амьдрал руугаа тэгээд ингээд очисон чинь би ингээд Greek заяа. Энэ бас их сонирхолтой. Би бол Greek гэж бодож байгаа. Гэтэ тэр ховсон дээр бол Greek Merc за энэ бол Greek Merc гэх кино шиг биш шүү дээ. Тэнгүүд ингээд ихний амьдрал очсон чинь би ингээд жоох хөөхөд. Гэтэ угаасаа ингээд би дээшээ одоо ингээд тэнгэр дээр байгаа одоо үүлэн дээр хөвж байгаа гэж төсөөл гэхэд ихэд амар сахилахгүй хөөхд байсан заяа. Би ч одоо л ингээд mature хүн болсон байгаа шүү дээ.
Тэгж яхад миний тэр сүнс бол амар тийм годгонсон эмхтэй хүүхэд байд юм шиг бол надаа ингээд санагдсан. Бүр ингээ үүлэн дээр зүгээр ахгүй заяо. Гээ хөвтээд юм төсөөл юусоо хөвтөхгүй юм төсөөлөхгүй тэрүүгээр чи ингээ үйл мүлэн дээр гулгаж тоглож магтаа. Би төсөөлөгээ зааварчилгаагаар нь болж чадахгүй заяо бүр. Тэг ингээ бүр юм годгонсон амьдран гэхээс ингээ бүр тэгсэж ядсан. Тим сүнс байгаа байхгүй юу? Бүр ингээ сонирхоод идэв штеп. Тийм. Амар curious тийм excitement энтертэй догдсон мэдрэмжтэй. Тийм байт юм лээ. Тэнгуудаа ингээд эхний амьдрал за миний эхний харсан амьдрал нь бол тэр бол миний эхний амьдралээс эсхийг мэдгүй. Эхний харсан амьдрал нь болохоор би угсаа жоох охин байсан. Тэгээд ийм угаасаа ийм амар том ийм civilized амьдрал биш заяо. Зүгээр нэг юм жижигхэн тосхон шиг. Тэгээд ийм бараг сүрлэн мүрлэн байшин байгаад байгаа мó юу юм мэдгүй. Тэгээд тариалан тарж амьдардаг тэр нэг ийм жижигхэн омогрохоо юм заяо. Гэтэ ийм тод бол харагддаггүй юм билий. Тэг би бол гэрээ харсан нэг тосхон шиг юм аа бол харсан. Ээж авахад царайг хараагүй. Би ганцхан үнийг царай харсан. Тэр нэг юм настай цагаан хүстэй өвөө. Тэг бидний өмсөж байгаа хувцс нь гэх юм бол нэг юм даавуу зүгээр ингээд урт даавуу ингээд өмссөн. Тэг ингээд голоор нэг юм бүсэлсэн. Хөл нүцгэн энэ төр яваад идэг. Тэгэхээр тэр бол ингээд бүр нэлээ юм дээр үеийн амьдрал байх шиг байгаа. Тийм байна. Тэг би одоо нэг юм Greek rom-om юм болов гэж үзсэн. Яагаад тэгэхээр Аз царинууд байгаагүй. Миний ганц царайг нь харсан хүн гээд байгаа өвөө гээд байгаа хүн юм цагаан хүстэй. Гэхдээ юм нэлээ юм тийм бүдүүн хүмүүс бас байгаагүй. Цагаан хүстэй юм хөнхөр нүдтэй хүн бол байсан. Тэр хүний би царайг ганцхан санаж байгаа. Тэгээд хүмүүс бүгдээр ингээд нэг юм сон таачих ч юм уу тий халуун орон бас юм шиг байгаа. Нэг амар хүүтрээд идэггүй. Тэгээд газар тариалан энэ эрхэлдэг. Гол нь манай аав ээж хоёр байхгүй харагдахгүй. Би ингээд ганцаараа тоглоод идэг. Амар юм ганцаардмал хүүхэд байсан. Тэг би болохоор тэр дээр үүлэн дээр ахтаа нэлийн юмтэй excited амьдрын гэхээс тисч ядаал доошо буухгаа амар ингээ яарж исэн баггүй юу. Тэр чин доошо буугаад тэрсэн чин ботсон шиг тийм гоё байгаагүй. Тийм байгаагүй хинтээ ч ингээ би тоглоогүй хүүхэд байхгүй айлын ганц манц хүүхэд юм уу хайшин. Тэгт нь аав ээж хүн байдаггүй. Тэгэл хөөрхий ногоо тариа явцсан юм уу мэдгүй. Тэг би нэг юм гэр дотор тоглоом байхгүй. Одоогийн шиг сайхан ингээ гараа тоглоом гэсэн тийм байхгүй. Тэг нэг юм тал газар юм уу хайшаа нэг тийм газар байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тосгон дотроо гүйж агаад би тэр хүний царайг харсан юм. Гэтэ би тэр хүнээс ингээд яхан имээгээд байгаа ч юм шиг тий. Гэтэ нэг юм амар айц мэдрээл тэр хүнээс ингээд дагжин чичээд байгаа юм бол байхгүй. Зүгээр нэг юм том хүн ч юм уу. Эсвэл одоо тэр нэг тосгоны ахалтай хүн ч үт юм уу тий. Ингээд өдөртдөг хүн лидер ч юм уу. Тиймэрхүү юм байсан юм болов гэж би бол хувьдаа ойлгосон. Тэрийг гэхдээ би ингээд сайн хүн гэдэг тийм бодолтой. Тэрээс тийм тэгж айгаад байгаа биш. Муу хүн болохоор нь биш. Хүндлэл шиг нэг тийм мэдрэмж бол байсан. Тэгээд хамгийн жаргалтай өдөр рүүгээ яв гэж зааварчилгаа өгд юм бил. Одоо нөгөө намайг чинь зааварчлаад байгаа шүү дээ. Тэгээд хамгийн жаргалтай өдөр рүүгээ яв гэсэн чинь за энэ айгуу сонин заяо. Хамгийн жаргалтайгаа өдөр рүүгээ яв гэсэн чинь төрсөн өдөр байж таараад. За. Гэтэ бүр ингээ шүн. Бүр ингээ орой. Өдөр дуусахын алдаад юм шиг байгаа. Ээж аваартайгаа ингээ төрсөн өдргээ юм идээд байгаа. Тэр л торт морт илдүү юм байхгүй шүү дээ. Зүгээр миний төрсөн өдөр гэдэг би мэдрэмжтэй. Тэгэд миний төрсөн өдөр учраас одоо ингээд аав ээж хоёр надтай юм идээд байгаа ч юм шиг заяо. Би бол төрсөн өдөр юм байна даа л гэж бодсоо одоо тэнд байх та. Ямар ч гэсэн ингээд ээж аав хоёртойгоо юм идэж байгаа нь бол айгүй гоё байгаад байгаа. Тэгэл дараад нь хамгийн ингээд сүүлийн өдөр рүүгээ яв гэтгсэн байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлийн өдөр рүүгээ явсан чинь миний угаасаа би тэр том болж чадаагүй юм билээ тэр хүүхэд. Тэнгүүд ингээд нас орж байгаа хэсэг нь харагдаж байгаа шүү дээ. Хамгийн насаараа өгчээсэн байхгүй юу. Тэг нэг юм тал газар өлсөөд юм уу цангаад юм уу мэдэхгүй ойр хавьд хинч байхгүй. Тэг ганцаараа намайг тэнд ингээ байгаа хинч мэдэхгүй. Хинт намайг аврах гэж ирээгүй.
Зүгээр би ингээд нэг юм амар нар мар дээр түүнцээ одоо баг ингээд халуунд heat waves цохиулаад нас ороод байгаа мó бүүмэд. Ямар ч гэсэн ингээд миний сүүлийн өдөр исэн. Тэгээд угаасаа ингээд ганцаардмал хүүхэд байгаа шүү дээ. Тэнгүүтээ өссөн өдөр нь ч гэсэн тэр ингээд сүүлийн өдөр нь хүртэл ингээд ганцаараа яцсан. Тэг хинт над дээр ирэхгүй тэг би ингээд уйлаад байгаа хгүй юу. Тэг хөдөлөхгүй зүгээр ингээд нэг юм гомдоод уйлдээ шүү дээ тэр хүүхэд бол. Тэгсэн чинь би өөрөө уйлаад нэг хосонд орж исэн юм чи. Амар гомдоод тэр мэдрэмжийг би одоо ингээд жоохон тайлбарлаж чадахгүй байгаа даа. Бүр ингээд амар гомдсон заяо. Амар шудраг биш санагдсан. Яагаад надаа ингэж байгаа юм бэ? Тэг би тэр хүүхдийг өрөвдөд уйлаад байна уу үгүй. Би ингээд яг дотроосоо гомдож уйлаад байгаа хгүй би өөрөө. Яагаад надаа ингэж хандж байгаа юм бэ? Ямар муухай юм бэ? Би яагаад ингэ ганцаараа над дээр хинч ирэхгүй байна. Амар тийм ганцаарцсан мэдрэмжээр уйлаад. Тэгээ уйлсаар агаад тэгээ намайг за одоо энэ бие орхиод явъя. Дээшээ үйл рүү явъя гэдээ одоо манай ихч наавч зааварчлаад эхэлж байгаа шүү дээ. Тэгээ дараад нь болохоор ихч хэлэхдээ чи бүр ингэ нилийн бүр ингэ орцсон уйлаадсан болохоор би чамаа бүр хямарчих үедээ гэж бодоод ингээ зааварчлаа тэндээс ингээ гаргаа явуулсан юм аа. Тийм байна тийм. Тэгээ би тэр бол бас амар хямархаар сонсогдож шүү. Амар сонсогдож. Тийм. Тэгээд амар хөнгөн бодоод очсон чинь эхний амьдрал дээр тэгж байгаа юм заяо. Тэгээ би тэрнээсээ ингээ жоохон тайвшрах гэж жоохон хэсэг минут бол зарцуулсан. Тэгчээд хоёр дахь амьдрал руу явъя гэдээ өөсөө шууд намайг явуулчих байгаа юм чинь. Тэрнээс нь салхаас гэж бодсон юм шиг байна. Тэгээ би чи ингээд за тайвшир гэ би ч бас өөрөө дотроо бодож байгаа шүү дээ. За би хавсанд орж байгаа гэд ингээд. Хальт юм ухамсартай. Тэгтээ тэр уйлжихтаа бол бүр тэр юм хатсан байсан. Яа. Тийм. Амар орцсон байсан байна да. Тийм, нэлийн орцсон байсан байхгүй юу? Тэгээ хоёр дахь амьдрал руу явангуудаа хоёр дахь амьдрал болохоро Япон юм уу хайшаа юм заяо. Одоо ингээд яг бас мэдгүй. Гэхдээ Азад байсан. Яа тэгэхээр ингээд хажуу авирах хүмүүсээ харахаар юм хар үстэй. Тэгээ энэ удаадаа болохоор арай илүү юм modern үе гэх юм уу? Орчин үед ажилласан байсан. Тэгээд нэг юм ихтэй бас тийм амар орчин үе бас бишээ үйлдвэртэй ажилтдаг нэг ах. За. Тэгээ ингээд шууд эрэгтэй хүний бид тэр нь болохоро бараг имлэг юм уу хайшин хамгийн эхлээд ингээд очсон нь. Тэр хүн би одоо тэр амьдралынхаа бол бага нас масыг юус хараагүй. Тэр нэг чухал байгаагүй юм шиг байна. Зүгээр имлэгт ч юм уу тэгээ хажууд ихнэр байж исэн. Би ч бүр нэг чи ихнэр ихнэртэй болсон за. Тэгээд хүүхдүүдтэй би бүр хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй нэг эрэгтэй. Том нь охин. Тэгэнгүүтээ ингээд ажиллаа гээд амьдэрдэг. Тэг амар тэг надаа юу мэдрэгдэж байна энэ амьдралаас гэж асуусан байхгүй юу? Би тэгээд амар уйтгартай байна. Маш тийм амьдрал гэж яг хэлсэн. Тэрийг амар сайн санаад байгаа. Одоо би ч аль хавар орсон болохоор бас зарим нь мартсан. Гэхдээ одоо яг амар тод үлдснүүдээ ярьж байгаа шүү. Тэгэнгүүтээ амар уйтгартай амьдрал амар гонигтай байна. Амьдрах амар гонигтай байна. Нөгөө л нэг амар curious хүүхдийн сүнс яваад байгаа шүү дээ. Гэтэ юу ч ингэж бас яг хүснээ авч чадахгүй байгаа юм шиг байгаа. Тийм ерөөсөө хүүхдтэй болохгүй байгаа шүү миний амьдралд ч юм. Тийм байна. Тийм тэгэнгүүтээ хамгийн жаргалтай өдрөлгөө яв гэсэн чинь хоёр үе рүү явсан заяа энэ удаад. Бас нэг арай нэг жаргалтай үе хоёр исэн юм шиг байна. Нэг нь болохоро аялаа явж исэн ганцаараа. Амар ганцаараа зантай нөгөө нэг энэ миний амьдралын хамгийн жаргалтай өдөр гэх нөхрөнд гисэн чинь түүний амьдрал гингүүтээ нэг юм ихнэр нь хамт гэрэлж байгаа хүүхд үлгэдэж авч байгаа нэг юмнууд харуулдаг шүү дээ. Нэг тийм рил яваад байдаг шүү дээ. Бүр яг тэр санаанд орчлоо сая ярьжсэн чинь. Үлдээ үний аз жаргал эцгээр тал юм уу хайшаа. Аялаа явж байгаа уул муулан дээр гараад явж байгаа. Тийм ингээд юм амар адалт явдалтай байвал амар баяртай байдаг хүн юм шиг байгаа. Тийм юу байсаахгүй дүр зураг. Тэнгүүтээ хоёр дахь жаргалтай үе рүү очисон чинь охиных нь төгсөлт. Охины төгсөлт болчлоо гэх. Тэн дээр бас яг уйлаад. Охин төгсчлөө одоо ингээд болчлоо миний амьдрал гэд. Тэг ингээд уйлаад тэн дээр ч гэсэн би бол хоолой зангираа хальт уйлсан өөрөө.
Хосонд Тийм үү. Тэр бол бас ингээ уйлах юм байсан. Тэгээ би ойлгосон юм болохоор хоёр дахь амьдрал нэг тийм өөрийнхөө төлөө амьдраагүй. Харин тэгж сонсогдож чинь тий. Ингээд нэг юм хүүхдүүдийнхаа төлөө, эхнэрийнхаа төлөө тэр ажилдаа ч жаргалтай явдаггүй. Угаасаа нэг үйлдвэрт очиод нэг газар зогсож идэг ахлаагаад байгаа байхгүй юу? Гэтэ би ажил руугаа бол явж мовж бол хараагүй, үйлдвэрт ажиллаж байгаа бол мэдсэн, дайггүй амьдралтай. Угаасаа нэг дээр үйт чинь нэг ажилтай байвал нөхөр нэг ажилтай хахад л сайхан гэр бүлээ аваа явцдаг тий. Ганц ажилтай хахад нэг болцдог байсан үйл юм шиг байгаа. Дөнгөж нэг юм капитализм эхэлж исэн үе юм уу та? Капитализм би хэлхгээл ээж исэн үе ч юм уу мэдэхгүй. Нэг тийм амьдрал. Тэгэл ингээл за үр хөвгт байвал сурж ивэл болоо тий. Техниктэй хайртай муу гэхлээр нэг тийм хайргүй ч юм байхгүй, хайртай ч юм байхгүй. Ингээл амьдралын ихээр тий өөрийнхөө хүссэн юм ерөөсөө чадаагүй. Мөрөөдөл зөрөөдлөө хөөгөөгүй, өглөөнөөс оролтол ажил хийдэг нэг тийм ихтэй хүний амьд хүүхдийнхаа төлөө л амьдэрдэг. Тийм угаасаа жаргалтай өдөрлөгөө оч гэхээр хүүхэд ингээд за төгсчлөө болчлоо л гэж бодож байгаа байхгүй юу. Гэхдээ сүүлийн өдөрлөгөө оч гэсэн чинь хоёр дахь амьдрал дээр бол хажууд хүүхдүүд байсан. Миний хүүхдүүд. Тэр бол бас хүний амьдралд амар гоё зүйл юм байна гэж би бодсон за. Одоо би чи ингээд залуухан эмэгтэй хүн юу ч тийм бодохгүй байгаа шүү дээ. Тийм байхад явахдаа ингээд ганцаараа явбал амар муухай юм байна. Сүүлийн өдөр өөр хүүхэд хайртай хүмүүс хажууд байж нэгдэг бол бас амар утга учиртай зүйл юм байна гэж бодсон. Хэдий ингээд өөрийнхөө төлөө амьдарч чадаагүйсэн ч гэсэн. Тэр сүүлийн өдөр бол бас ч гэж нэг учиртай. Тэгээд тэгээ 3 дахь амьдрал руугаа явсан юм. 3 дахь амьдрал нь баг саяхан ч юм шиг заяо. За саяхан ч гэж одоо баг 90 мөрөө дон монд дуусаад байгаа мó хайшин. Ингээд тэр бол нэлийн юм орчин үеийн амьдрал байсан. Эмэгтэй хүн байсан, оюутан. Бас л Аз мааз юм шиг байгаа. Яа тэгэхээр би амар өөрийгөө уртахаар үстэй байснаа мэдээд байгаа. Тэгэнгүүтээ юу юм шууд 3 дахь амьдрал руу очсон чинь би одоо ингээ ярихаар жоохон сонин сонсогдох юм. Гэхдээ ингээ шоудчихсэн за. Тэр чинь миний сүүлийн өдөртөө жоохон ойрхон юм шиг байгаа. Амьдралын ингээд нэг бас бага нас ч юм уу юм харагдаагүй. Угаасаа юм залуухан эмэгтэй байгаа байхгүй юу? Оюутан гэхэр ч угаасаа тий. Тэнгүүтээ нэг 20 насны эхлэл ч юм уу 10 насны төгсгөл ч юм уу мэдэхгүй. Тэнгүүт ингээ бааранд бүжиглээд за тийснаа гээд гэрлүүгөө яваад тэгсэн чинь бас гэрт нь хинж байхгүй. Бас ингээд нэг ээж аав нь тоодоггүй юм байна. Байдаггүй амьдрал. Тэгээд гол нь мэдрэгдэжсэн юм нь би өөрөө ерөөсөө тийм мэдэрч байгааг байхгүй. Яа тэгэхээр би одоо л айгүй юм бүрэн бүтэн амьдралтай. Манай ээж аав ч ерөөсөө намайг л гэдэг. Ийм амьдралд төрсөн болохоор би бол тэр мэдрэмжийг ойлгоогүй. Гэхдээ амар хоосон мэдрэмж байсан. Хинт ч хайргүй, хинт надад хамаагүй юм шиг. Тэгээд 3 дахь амьдрал дээр мэдэрсэн зүйл нь гэх юм бол амар уйтгартай гэж бодсон за амьдрал. Бас л уйтгар штэ. Амар уйтгартай амьдрах. Үнэхэр уйтгартай юм аа. Сонирхолтой юм байхгүй гэж бодож исэн. Тэгээд юу хийх дуртай юм тийгээд надаас их асуусан чинь би болохоор дуулах гэж хариулж ирлээ тэр амьдралд. Тэгээд дуулах муу ч юм болмор ч юм уу тийм баймаар ахад тэгж чадаагүй. Зүгээр ингээд сураад тэгснэ ингээд ээж аав хоёр нь тоохгүй те зүгээр мөнгө төрөх. Гэтэ юм баян маян айл юухт юм шиг байгаа. Бас ч гайгүй мөнгө төрөхтэй боломжийн одоо баян цаашаа. Тэнгүүтээ нэг юм боломжийн амьдралтай тэгсэн ирнэ хайрлтгүй нэг тийм эцэг хэдэн штэ. Тийм амьдрал. Тэгээд угаасаа аз жаргалтай өдөрлөгөө яв гэсэн чинь байхгүйсэн за. Яа амар амар. Тэр айгүй амар байсан юм нь жаргалтай өдөрлөгөө хамгийн жаргалтайс өдөрлөгөө яв гэсэн чинь олигтой өдөр байгаагүй зүгээр л нэг жирийн өдөр. Ингээд хичээлдээ яваал. Тэгээд сүүлийн өдөрлөгөө очих гэсэн чинь сүүлийн өдрөө бас шоу удаж байгаа мэн хүн. Тэгэнгүүтээ хутгалуулаад өгцөн.
Яана. Шал танихгүй үндэ. Зүгээр Угаасаа ингэ юм суулчихсан. мулгаач байсан юм уу? Юм уу минь авах гэж исэн юм уу? Нэг тийм байдэн штэ. Тий. Тэгэл угаасаа авч маадах юмгүй ч исэн юм уу хутгалцсан. Би ингэ ямар ч исэн хутгалуулад газар хитчихсэн. Тэгээ ингээ үхэхтэй хүртэл за тэгээд баг болох хэвтэй болж байгаа юм билүү дээ гэд. Ямар тийм хорогдох юмгүй амьдрал байсан юм шиг байна. Надаа бас амар гонхтой орж ирж байна тий. Мэдрэгдэх нь бол тэгж орж ирж исэн. Нэг ингээд үхчлээ би гээд нэг хүнтний юмд хорогдоод идэг да. Би чинь ингээ гүштэй би чинь тэрийг тгээгүй штэ. Миний хайртай хүмүүс тэр мэн яаж бол энэ мэн яаж бол юу ч тийм байхгүй. Зүгээр ингээд за баг энэ амьдрал ашгүй дууслаа гэдэг юм уу хайшин. Тэгээ ингээд дуусаад тэгээ би ингээд буцаад ирдэг хэвгүй юу. За тэгсэн чинь надаа ингээд санагдахтаа нэг 30 минут болсон юм шиг санагдсан энэ бүхэн. Аха. Тэгсэн чинь би 2 цаг тийм байдалтай хөвтөөд байсан байвал яах вэ? Харин тийм. Юурөөсөө тийг санагдаагүй надаа. Тийм амар утдаг. Тийм 2 цаг хөвтсөн юм шиг санагдаагүй. Ингээд 30-40 минут л болох шиг болсон. Би одоо өсрөөл 40 минут гэж бодсаахгүй. Тэгээ буцаа хүрээд ирэнгүүт higher self-ээс нэм асууд юм илээ. Тэгээд айгүй ингээд ихч болохоор айгүй надад хөвгөлтөө санагдсан юм нэгч ингээд айгүй аргадаж асуудаг заяо. Ингээд таныг ингээд ирсэнд баярлж гин тантай юм ярьж байгаа да би баяртай гэд нөө миний higher self-тэй. Тэнгүүт ингээд би ийм асуух гэсэн юм аа. Ингээ хариулж өгөөч гэд. Тэгээ хариулт юм илээ. Тэгээ намайг угаасаа хосонд орохоос өмнө анхааруулсан байхгүй юу? Хит их ингээд одоо түрүүн чиний ярьснаар бол одоо ил ухамсар байд юм уу тий? Тэрийг ингээд сонсох юм бол даалт ухамсар чи ярьдгүй шүү. Ярих гэхээр юу тэнийг юм ярих гээд байгаа юм бэ чи гэд байдаг. Ингээд нээлттэй орж ирснэ яриараа гэд тэгсэн байхгүй юу? Чадвар. Тэнгүүт нь би за ямар тэнийг юм болж исэн? Ихтэл намайг ингээд юу яриад цалраад байгаа юм болоо гэж хоолохгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн нээлттэй байх нь амар чухал юм байна гэж би бол ойлгосон. Хэрвээ хосын имчилгээ хийхдээ сонирхож байгаа хүмүүс байгаа бол. Нөгөө нэг тийм имчилгээ гэдэг утгаар ихч бол тэрийг юм одоо нөгөө нэг эмнэлэгт очиод би миний биеийн байдал одоо top secret байдаг шүү дээ тий. Хамгийн юм confidential нууцлалын зэрэгтэй байдаг шиг ихч бас тэгнэ гэд тэрийг хийж байгаа шүү дээ. Тийм учраас гадагшаа гараад хүмүүст юм яриад ч юм уу тийштэй тэгж илэрсэн шүү дээ. Гэт байхгүй учраас аль болох өөрөөсөө юм гаргах гад угаасаа хилэнцгээ tutсан юм чи нээлттэй байх хэрэгтэй мэн гэж би бол ойлгосон. Нэрэл яг ингээд юм асуухаар хариулах гэхээр юу тэнийг юм ярих гад байна гэд ингээд тарих бол ажиллаад идэм мөлий. Ам зуураад заримд нь бол хариулаагүй би бүр. Тийм үү. Тийм зарим асуултанд нь бол хариулаагүй. Тэгтээ би бол чадхаараа хариулсан. Тэгтээ нэг тийм амар урт өгүүлбэрээр биш ингээд богинохон хариулж илээ. Тэгээд нөгөө нэг за одоо сонирхолтой юм болохоор нөхрөө асуусан гэдсэн шүү дээ. Тийм. За яагаад энэ нөхрөөгөө уулзахгүй байна? Юу болоод байна гэж асуудаг байхгүй юу ихч. Тэгсэн чинь наа чи өөрөө хүсэхгүй байгаа гэж. Яа би бүр ерөөс тийм хариулт хүлээгээгүй заяо. Цаг нь болоогүй байгаа маа гэж чи бас гоё хүлээсэн маа шүү дээ. Өөрөө яг үндэ нэг амар хүсэхгүй байгаа. Өөрөө яг хүнтэй суух гэж яахгүй байгаа. Үгүй хийх юм зөндөө байгаа одоо хүнтэй суучвал харамсна. Тэгээ надад тэр бол бүр ингээ хамгийн make sense хариулт юм шиг санагдаад байгаа. Тийм байна. Нэрэл би ингээд хүнтэй суухаас өмнө хийж амжуулах юм зөндөө байна гэж би өөрөө боддог. Тэгсэн чинь нөгөө нэг юу н higher self нь бол наа чи өөрөө мэдж байгаа гэдэг юм чинь. Тэгээ болоогүй байна гэд тэгсэн тэгээд гадагшаа явж ирээд тэгээд баг болсон дээр. Тийм юм бас хариулт өгч илээ. Би бол тэрийг асуусанд айгу баяртай байгаа. Тэгээ өөр ямар асуултуудад хариуллаа. Тэгээ би чинь бас эцэг ихтэйгээ харилцаагаа үзүүлсэн. Тэгсэн чинь ээжтэй гэж асуусан байхгүй юу? Ээжтэйгээ ингээд ямар өмнөх амьдралдаа таньдаг хүмүүс байсан уу гэд асуусан. Тэгсэн чинь бүх амьдралдаа хамт байсан гэж хариулсан. Би ээжтэйгээ. Тэр надад амар гоё санагдсан. Яагаад тэгэхээр ээжийг асуух үед надаа харагдсан юм нь тэр хамгийн ихний амьдралын нөгөө эрэгтэй хүн гэдсэн шүү дээ. Ганцхан хүн. Тэр хүн надад харагдсан. Хоёр дахь амьдралын миний хажууд сууж исэн миний эхнэр харагдсан.
3 дахь амьдралын намайг хутгалаа явсан харагдсан. Ямар амар. Манай ээжээс намайг хутгалсан байх магадлал өндөр байна манайхаа. Тийм. Угаасаа эцэг ихтэйгээ ер нь бол хамгийн их үлийн үртийн хамгийн кармик харилцаатай сүнснүүд л одоо аав ээж хүүхэд болчихл энэ амьдрал дээрээ төрдөг юм гэсэн л дээ. Тэгэл ингээл хамт төрөөл яваад идэг. Тэр бол гэхдээ угаасаа амар make sense. Тэгэнгүүтээ нөгөө нэг солонгосчууд чинь нэг ёо өстө бид хоёр өмнө насандаа дайсан байсан юм уу? Яагаад энэ миний өгт болоод өрчвөө одоо намайг зовоож ийн гэл нэг ихнэр өглөөл байгаа нэг тийм хэсэг гардаг штэ. Тэр бүр яг үний юм шиг байгаа. Ер нь ингээд хамгийн кармик хамгийн эвгүй харилцаа эцэг их болж төрөөд нэг бол ээж нь болоод нэг бол аав нь болоод эсвэл хүүхэд нь болоод тий. Ер нь хүн чинь тэгэл эцэг ихээсээ болж хамгийн их заримдаа шаналдаг. Заримдаа үр хүүхдээсээ бодлоо шанална. Би одоо энэнд яг ямар өртөө юм бэ те бүх юмаа л зориулж ингээл эцэг их чинь явдаг. Тэгвэл бас яг өртөө байдаг гэж магадгүй. Ийм шүү аа. Таарч байгаа байхгүй юу? Тэгээд ээж хөөрхий одоо ингээд бодохоор за эхний амьдралд бол яасныг мэдэхгүй байна. Одоо бид царайг нарснаас өөр юм болоогүй нөгөөнийг. Хоёр дахь амьдралд бол бүтэн надаа өөрийгөө зориулцаа одоо эхнэр хүн байгаа даахгүй хоолн тийгээд чи би ажиллаа ихээр мань хүн хүүхдүүдээ хараал амар traditional тийм эхнэр мэн байсан байгаа байхгүй юу? Тэгээд бүх амьдралд хамт байсан гэд аавтай бол тийм юм янз бүр юм бол байгаагүй. Гэтэ аавтай холбоотой би бас асуулт асуусан чинь энэ хүн өөрөө мэдж байгаа энэ хүнийх нь өөрийнх нь сүнсний замнал би орж болохооргүй байсан. Тэгэж бас хариулж ийсэн. Нөгөө хүн өөрийгөө мэдж байгаа. Энэ хүн ороод хэрэггүй гэд. Тийм юм бол гарч ирдэм байлээ. Ер нь бас амар сонирхолтой experience байсан. 2 цаг болсон гэдгийг мэдээ би бол шок. Юу 30 минут болоогүй мүү гэл тэр бол айгүй сонирхолтой байсан. Тэгэл ер нь бол дууссан. Тэгээд амьдрах ер нь ямар санагдаж байна гэж надаас бас асуусан. Ихч тэгт нь болохоор би уйтгартай амар уйтгартай л гэж хариулсан. Яагаад уйтгартай байна гэж асуусан уу? Үгүй тэгснээ юун дээр ажиллах хэрэгтэй байна гэдгсэн чинь ер нь юу гэж ингэж зөвлөж гин ер нь одоо хулын юун дээр ажиллах шаардлагатай юм гэсэн чинь талархаж мэдэхгүй байна. Одоо байгаа амьдралдаа талархах. Яагаад энэ 3 өнгөрсөн амьдралыг харуулсан бэ гэж асууж байгаа байхгүй юу? Өчнөө өнгөрсөн амьдрал байсан байгаа шүү дээ одоо. Байлаа гэж бодоход яагаад энэ 3 юм бэ гэж асуусан чинь энэ 3-ыг хараад би ингээд талархах хэрэгтэй гинэ амьдралдаа. Тэгээ одоо ингээд бодохоор айгу make sense болоод байгаа юм нь юу вэ гэхээр одоо л би ингээд айгу loving family төссөн байна тий. Хайр дурам намайг хайрладаг мангар олон хүмүүстэй бүгдээр ингээд миний төлөө гээл ээж аав имээ юу гэдэг тий. Ингээд явж гин тэгэнгүүтээ би ч одоо ингээд тэжээх ёстой эхнэр хүүхэд гээд байгаа юм байхгүй. 2 дахь амьдралыг бодоход. Хин нэгний өмнө хариуцлага хүлээгээд би ингээ хүссэн юм хийж чадахгүй ч юм уу тийм юм байхгүй. Тэгээ миний одоо ингээд амьдарч байгаа энэ 90 үе чинь хүн ингээ ганцаараа байж болдог. Заавал үр хүүхэд гаргах шаардлагагүй, гэр бүл болох шаардлагагүй гэдгийг ингээд айгүй ойлгодог болсон шүү дээ. Тийм болохоор бас би бол хүснэ хийж болно. Хизээ бэлэн болно тэр үедээ хүнтэй сууж болно. Гих мэтчлэн иймэрхүү юмнууд бол байгаа юм билээ. Тэг би нөгөө тэрийг нөгөө олж харахгүй ёо эдийн засаг амар хэцүү байна, капитализм хэцүү байна гэл те бас гинал бэжсэн байгаа штэ. Тэнгүүтээ яг тэгж ховсын имчилгээнд орчоод ирээд би бодохдоо нэрээ миний энэ амьдрал чинь талархах юм амар их байгаа юм штэ. Гэж яг бас амар бодсон юм. Хүн бас тэрийгэ заримдаа нөгөө олж харахгүй байдаг штэ сөрөг бодлууд амар тэгээд ахаар. Тий. Тэрний бас миний нүдийг нээж өгсөн гэж би бол бодож байгаа. Тэгэхээр ер нь бол юу ойлгож авсан бэ гэхээр энийг бол айгуу сайн ойлгож авсан юм байна шүү дээ тий. Тэгээд энийг ингээ ойлгоод эсвэл одоо ойлгоод ингээд авчаад тийм ээ эсвэл яг ингээ ховсод орсны дараа найз угаасаа жоохон тийм хямралын үе дээр очсон байсан гэсэн дээ. Тийм сэтгэл санаанд нь ер нь яаж нөлөөлж исэн бэ? Угаасаа тэгээл хос илгээл
ер нь бас арай гайгүй болж исэн тухайн үед. Арай ингээд дээрдээ явж исэн. Тэнгуут ингээд ховсонд орж хурж ичээд талархах ёстой гэдгийг ойлгоно гэдэг чи өөр амар хэрэгтэй байгаа байхгүй юу? Заримдаа ингээд талархах гэдэг амьдрал ингээд бас заримдаа амар хэцүү байхад бүх юм талархаад ах хэцүү байдэн штэ. Тэрийг олж харах ер нь хэцүү болсон байдаг. Тэнгуут ховсонд орж ирчээд талархах юм амар ихтэйг ухаартаж байгаа байхгүй юу? Тийм. Би ч одоо ямар тэгж амьдраад байгаа ш, ингэж амьдраад байгаа ш. За би өмнөх амьдралдаа ийм хийж чадаагүй мэн. Үндэ би өнөөдөр дуучин болъё гэж шийдсэн гэсэн би болж чадхаар амьдралтай байгаад байгаа байхгүй юу? Гурав дахь амьдралтаас чадаагүй байгаа дах нь штэ. Тэнгүүд одоо л чадхаар байгаа учраас би хүсвэл юу ч хийж болохоор ийм амьдралтай байгаа юм бэ. Хэрвээ би өөрөө л хүсэх юм бол тэг хичээх юм бол би ингээ хүссэн болгоноо авч чадхаар ийм амьдралтай байгаа юм биш үү? Зүр надаас бүх юм шалтгаалж байгаа юм байна. Ингээ би зүгээр гуниглаад, гутраад те гутралд ороод суугаад тахгүй босоод ямар нэг юм хийх ёстой байна гэдгийг би ойлгосон байхгүй юу? Тэгээд эхлэхээр миний тэр seasonal depression энэ яг үндэ ингээл алга болсон. Шууд зүү авсан юм шиг мэдээж алга болоогүй л тий. Ирээд тэр ингээ процесс их шаардлагатай болчиход байгаа байхгүй юу? Тийм. Ингээ бодож суух хэрэгтэй, бясалгах хэрэгтэй болсон. Тэгэл бодоол ингэх тусам ингээ өдрөөр нэг юм жоохон хөвчтэй болоод идэв штэ. За ингээ зүгээр гутарч сууж хахаар босоо юмаа. Ингэчээ тэгчээ ингээ. Тэгэл тэгж явсаар агаад одоо л би амар юм тайван, гоё сэтгэл зүйтэй байгаад байгаа. Тэг ингээ мэдээч амьдрал амар сайхан байгаа тэгээд байгаа юм байхгүй. Заримдаа бас хэцүү юм тохиолдно мэдээч. Тэгэхээр it's not that deep гэж бодоод идэв болсон. Энэ тийм ч гүнзгий зүйл биш. Тийм. Маш олон амьдралын нэг амьдрал нь. Тэгээд маш юм амар нэг юм жижиг асуудал гарч ирсэн ч гэсэн амар хүн дээр хүлээж аваад ах үе байдаг штэ хүнд. Тийм. Зүгээр ажил дээр нэг юм болоогүй те нэг ажил бүтээгүй хайр дурлалтай буруу ойлголцсон нэг хостойгоо ч юм уу эсвэл бол одоо найзтайгаа муудалцчих ч юм уу те тэр ингээд амар хүн дээр тусах бас заримдаа үеуд байдаг та би өвдөөд тэнгуү тэр ингээд амар хүн дээр тусгаж аваад ертөнцийн төгсгөл болсон юм шиг аашлаад тахаа болцсон гэх юм уу. За нэг амьдралтай за нэг фейлдчлээ яах вэ тэгэл болно штэ энэ бол зүгээр ингээд маш том олон асуудлуудын зүгээр нэг жижиг гэлтэрхий гэд тэрийг ингээд өдрө болгон руу чирж авч яваад тахаа болоод за өнөөдөр нөгөө нэг it's not bad life it's bad day гэдэг шиг унтаад маргааш сэрээд би ингээд дахиад хичээхэд болно гэдэг нэг юм харах өнцгөл амар өөрчлөгдсөн юм байна ер нь ингээд бодоод тах. Тийм байна. Тэгэхээр бас найзд бол сайн нөлөөлсөн сонсогдож байна л доо. Юм ингээд том зургаар бас хардаг болсон юм байна л да. Том зургийг нь аягүй сайн хардаг болсон байна. Тэг бас одоо нөгөө сайн ингээд сонсож байхад ер нь ингээд хүний сэтгэл санааны тайван бус байдал хямрал тийм ээ. Иймэрхүү зүйлс яагаад үүсдэг вэ гэхээр одоо тэр ил болон далд ухамсар гэдээ ярьсан шүү дээ. Тэр хоёрын хоорондын ингээд зөрчилдөөнөөс болоод хоорондоо ингээд нийлсэн зүйлийг бодохгүй байгаад байна да. Хоёр өөр юм бодоо тий. Хоёр өөр юм бодоо тарих нь болохоро нэг өөр юм бодоод байдаг. Тэгэхээр далд ухамсар нь одоо найзын хэлсэн шиг талархах хэрэгтэй тийм ээ. Ер нь амьдралдаа би ингээд талархаж чинь, гоё амьдарч чинь гэдэг. Ил ухамсар нь болохоро өстө бүтэж байгаа юм алга гээл. Энэ чи юм байна, тэр чи тийм байна, болохгүй юм гээл. Тэгээд ингээ хоорондоо зөрчилдөд ахаар тэрнээсээ болоод хүн ингээд хямраад идэм билээ. Сэтгэл санааны хямрал үүсээд идэв. Тэгээд энийг ингээд ховс болохоор бас одоо нийлүүлээд өгч байгаа байхгүй тий. Найз тэр далд ухамсараасаа нэг гоё юм ойлгоод тэгээд тэрийг ингээ процесс хийх шаардлагатай болцсон байна да ингээ бодоод тий ил ухамсартаа ингэж суулгаад ойлгоод тийм ээ. Тэгээд ингээ нийлэмжтэй болоод ирсэн чинь хямралууд нь ер нь байхгүй болсон юм шиг сонсогдож байна. Тийм байна. Ингэж чамайг хэлсэн чинь бас яг тэгж бодогдож байна. Би бол тэрийг ингэж юу болоод байгааг ойлгохгүй. Гэхдээ ингэ процесс хийх шаардлагатай болсон байхгүй. Би яг юунд нь талархах юм те. Гэрт ороод ирсэн тоггүй байгаад тахаар бас талархаад ахах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Үгүй харин тий.
лаадтай хүнс гэртээ авч тахгүй бол тог тасраал амар үлдсэн бахад гэрээсээ ажилдаг. Би ч гэрээсээ ажилдаг юм баггүй. Тэнгүүт одоо ингээ гэр мөрөөсөө ажилдаг хүнд чинь ингээл тог цахилгаан нахгүй ажиллаа яж чадахгүй тий. Тэнгүүт одоо захирал уурлаалгүй чи яаваа үний яриад ам уудлаа яриад ам уу. Тэр чин гадаад хүн байдаг. Тэгчингүүт нөгөө нэг тог тасраад байна гэд ойлгохгүй байгаа юм чин бүр юу хэлдгээр зүүн юм балаа юм яриад та энийг юм чи. Яг үний ярьж байна худлаа ярьж байна өдөргээ би чин тог моггүй зураг авахулж явуулаад тэгэл тэрэндээ өөрөө тийрэл тий. Би өстэй амьдрал амар хэцүү байна мэн. Өстэй амьдрах арга алга тог цэглэгаан хүртэл байхгүй байна мэн гэл нэг тийм тэр бол гэтээ тэрний дараа ингээд жижиг асуудал шиг санагддаг болсон. Нэг юм намасте болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Ингээд ийм inconvenience бол байж л идэг. Тийм. Яхтээ ингээд нэг тийм жижигхэн асуудал юм шиг. Бүр ингээ амар том асуудлууд байдаг. Энэ бол нэг тийм том зүйл биш. Гэ тэрэн дээр ингээ enjoy чаддаг болсон. Тэнгүүтээ бүр яг сүүл рүү яг тийм болсон юм чи. Одоо ингээ тог тасарлаа гэж бодъё. За одоо нэг нь талсан жишээ юм чи. Тасарч масрангуут тог тасархаар хийх юмсгийг бэлддэг болсон. Тэгээд за тасарчиж магадгүй тэдээс тэдний хооронд тасард юм чи. Ингээл ажиллаа ирчээд тийм юм хийчих юм хийгээд. Тэгээд тог тасарсан үед тог шаардлагагүй юм уу хийгээл. Ингээд нэг юм тэрийг зохицуулж болоод байна. Тасан зохицоод тий. Тасан зохицоод. Тийм тэр чинь угаасаа дотоод амар амгалан гэдэг чинь амар амархан тий бүх юм энгийн зүгээр хэвэн байхад тайван байхыг хэлдэг юм байна. Chaos донд тийм амар маш юм хэцүү байгаа нөхцөлд ч гэсэн хүн тайван байж чадвал тэрий чинь дотоод амар амгаланг олсон гэдэг юм билээ шүү дээ. Тэгээ надад бол тэр дотоод амар амгаланг олоход бол ховс амар тус болсон гэж би бол бодож байгаа. За гой сонсогдож байна. Ер нь бол гой сонсогдож байна. Надад бол дотоод амар амгалан гэхэд бол үнэхээр гой сонсогдож байна. Тэгээ йог байг хийгээд ах хэцүү. Тэгээ йог хийхгүй болохоор ячдаг. Йогоор олж авах бас заримдаа боломжгүй нэг дотоод амар амгалангууд байдаг шүү дээ. Тэгвэл ингээд big picture нь өөрчлөгдөчихөөр ер нь харах өнцгөө өөрчлөх гэдэг чинь л тэр юм уу да. Тэг ингээ өөрчлөгдөчихөөр за болно штэ гэд. Тэг би чи ингээд Instagram дээр бүр ялангуяа close story-н дээрээ заяа. Яа пигддэг юм бохгүй. Тэг тэр тийгтэй энэ инглээ гадаа явж ийсэн айнста хог могоо ингэж хаялаа маялаа гэнэ. Нийгмийн юмд амар стресстэй гэдэг юм байдаг штэ. Тийм. Тэгээд идэг бүр тэр мэрийгээ бодлоо. Манай close story-нд байдаг хүмүүс чи их жаргалтай болсон байдیں۔ Тэрийг хараад бүрхий бас хэцүүлсэн байлгүй тий. Нэл хэлээ би бас хаяа сонсдгүй байсан юм аа. Шууд гүйлгдэг тий. Шууд гүйлгчдэг байсан юм аа. Манай close story-ныхны одоо тий сэтгэл санаа амарч эхэлсэн байт юм аа хүмүүс. Тэгтээ анзаарч уусаа би тэр хосоос хоош юу тийм хийхэ болсон байгаас тий. Гэхдээ одоо л харин яг ингээ бодсон чинь бас анзаарлаа тийм. Гэтэ найз бас ажиллаас болоод ер нь стресс хэцүүлсэн ингээд амьдралаасаа гаргаад багасгаад эхэлсэн л тийм. Тийм угаасаа ингээд амар стресстэй хэрвээ чиний inner peace-ийг золиослох зүйл бол хитрхийн үнэтэй төлөөс төлж гинэ чи гэдэг нэг тийм уншижсэн. Тэр бол яг үнэн. Тийм ингээд spiritual journey тий юм сүнслэг юм сонирхоод ингээ явахаар өөрийнхөө дотоод амар амгалан гайгүй нэгт тавьдаг болоод тийм ингээд ажил дээр ч гэсэн амар өөрийгөө зориулж ажилладаг гэсэн мөн байхгүй юу? Амар өөрийгөө зориулаад өгч байгаа юм шиг тийм миний амьдрал юм шиг тэгдэг байж байгаа угаасаа болоод за юу эн чи амьдрал биш штэ. Би амьдрах гэж энэ ажлыг хийж байгаа болохоос ш. Энэ ажлыг хийх гэж амьдраагүй юм байна гэдгийг би бас энэ ховсонд ороод ч юм уу тий. Ингээ байхгүй тий бид тэр ховсонд орсныхоо дараа бас ойлгосон юм. Одоо тэр хоёр дахь амьдралд бол би одоо ингээд ажилласаа гарчлаа гэхэд дахиад ажилд орох боломжгүй бахан ингээд тижиж мэжих хэвээр хүүхэд ихнэртэй байгаа шүү дээ. Тэгээд чадаагүй юм байна гэдгийг ойлгосон бохгүй юу? Хоёр дахь амьдралыг харчаад. Тэгээд дараа нь процесс хийж агаад юу би одоо надад тийм зовлон байхгүй шүү дээ. Би дургу байвал ажилласаа гарах эрх чөлөө нь байгаа. Ийм гоё болж байгаа юм биш үү гэж ингэж бодож эхэлсэн байгаа хгүй бас харах үнцэг яг өөрчлөгдсөн гэдэг байгаа нь яг тэр юм байна л та. Ер нь хүн тэгээд хүснээ хийж амьдрч байхдаа л жаргалтай байдаг л та. Тийм тэгээд дуртай юм дуртай.
хүссэн зүйлсээ хийж л амьдарч байхдаа жаргалтай байдаг. Тэгээ юу Harris өдрөө хийгээд их жаргалтай болсон шүү дээ. Гэхдээ найзын ховсын түүхийг сонсъё л доо. Би бас тэрийг тийм гоё дэлгэрэнгүй сонсож байгаагүй шүү дээ. Чи чинь бүр надаас амар өмнө хэлчихсэн. Би бүр амар өмнө хэлсэн л дээ. Би тэгж одоо бас нэг тийм их химиг нь санаж байгаа биш заяа. Айгу юм олон деталь санаад байгаа биш. Би бас айгу уламжлалт бус байдлаар орсон ахгүй юу? Найзаас арай өөр. Зарим хүмүүс бас тэгээд ингээд unconventionally тий уламжлалт бус байдлаар өөрсдөө ингээд шууд яваад орчдөг. Одоо яг ингээд заавар мавра хийгээд зааврын дагуу хийгээд явж байхад тэр дундаасаа өөрөө зүгээр ингээд яваад орчдөг тийм хүмүүс байт юм лээ. Би бол нэг тийм кейс. За тэгэхээр ч мөр сонирхолтой юм шүү. Хоёр өөр кейс байв. Тэгэхээр би юусаа тийм өөр амьдрал энтер юусаа хараагүй. Өөр амьдрал энтер хараагүй. Зүгээр ингээл яваад орцсон. Тэг ингээд орсон чинь нэг юм хөвшин өвөө нэг юм ламч юм шиг нэг хөвшин өвөө миний өдөөс хараад сууж исэн аахгүй. Тэгээ тэр болохоор миний гайд юм билээ л дээ. Миний хамгаалагч. Тэгээд эхэндээ болохоор ингээд нэг юм сүрлэн нэг юм хөндөй байгаамаа. Нэг л юм сонин даалт ертөнц руугаас яваачсан заяа. Ингээд юм хөндөй тэгээд уулнуудын дунд байдаг уул тэгээд нөгөө урсж байгаа ус горхин юм чирнэлийн ягаан мөнгөөр урсдаг тийм амар юм дэлхийн бус тийм газар. За interesting. Тэгээд яваа орцсон. Тэгээд нөгөө гайд маань намайг дагууллаа бит хоёр. Би нэг юм жоохон охин л байгаа юм л та зүгээр миний сүнс л байгаа. Тэгэл явж ороод нэг юу хараад байлаа би чинь. Нэг л юм сони юмар ингээл яваал лсэн заяо. Нэг юм хөндөй шиг. Болохоор шиг юм юмар ингээл яваал. Тэгэл харагдаж байгаа бүх зүйлс амар юм малтан мөнгөтэй амар их кристал янз чулуунууд ийш тийш ингээ зөндөө байж идэг. Тэгээ за айгу сайн тод санаж байгаа ингээд сайн ойлгосон юм аа л ярий. Тэгэд явж ороод нэг юм хөндөр рүү явж ороод тэгээд дээшигээ ингээд нисэх шаардлагатай болсон хгүй юу? За. Тэгээд дээшигээ ингээд нисээд нэг юм нүх ч юм уу да. Нэг юм онгорхой зүйлээр ингээд орж дээшээ нисэх хэрэгтэй болоод. Тэгээ би чинь нөгөө ингээд далавч малвчаа гаргаад нисэж гинэ дээшээ. Амар юм том цагаан далавчтай. Мөнөх далавчтэй өмнөх подкастэнд ярьсан далавч шүү. Өмнөх подкастэнд ярьсан далавч. Тэгээд нөөдх чинь ингээл нисэл дээшээ гараал. Тэгээд ихний байсан газраасаа бол арай өөр газар руу ингээд дээшээ улам ингээд дээшээ явж очиж ийн л гэж би бол ойлгосон. Тэгээ ингээд гарсан чинь яг ингээд үүлэн дунд байгаа байхгүй юу? Амар их үүлэн дунд яг үүлэн дээр ингээд босцсон цамхагч ч юм уу нэг юм үүлэн дээр амьдардаг хүмүүс ч юм уу. Тэг ингээд харсан чинь амар олон юм зүгээр цагаан далавчтай л ингээд хүмүүсүүд. Тэр дундаас тий одоо тийм angels шиг заа үнэхээр angels шиг. Тэгээ тэр дундаас нэг ийм далавчтай фигюр байгаа хгүй юу хүн. Тэгээ тэр болохоор ингээд цагаан магаан далавчтай биш. Тэр хүний далавч болохоор амар их юм далавчны үзүүр болгоно нь ийм сэлэм шиг ийм хурц. Тэгээд ингээд цэнхэр саарл өнгөтэй өөрийнх нь царай мараа нэг ийм хүн шиг царайтай бас биш. Ийм жоохон юм саарл үд мөттэй ч юм шиг нэг тийм өөр царайтай. За амар сонио. Тэгээд эрэгтэй хүн байсан л та. Тэгсэн чинь очсон би ингээл ойртол очсон чинь намайг ингээл шууд миний охин хүрээд ирлээ гэл. Тэврэл би болохоор аава гэж тэврэл. Тийм. Үе. Йоо, фильмд алчтай хүн тэврээд байгаа би. Сүнсний аав юм уу? Хайшин нэг тиймэрхүү юм байсан за. Тэгээд очиж тэврээд тэгэл миний охин хүрч ирлээ мөрлээ гэл ингээл юм хум яриад байсан уу. Ямар ч үс ингээ би тайлбарлаж байгаа хгүй ингээ амар олон юм далавчтай хүмүүсүүдийн дунд тэгээ нэг юм
хаан ширээ гэдэг штэ. Нэг тийм хаан ширээн дээр нөгөө хүн чи очиж суугаад хажууд нэг жижигхэн суудал дээр би суугаад байна. Би бол амар жижигхэн байсан. Жижигхэн охин байсан. Тэгээд ийм амар юм curious бас амар юм сониуч зантай жижигхэн сүнс байгаа байхгүй юу. Тэгээд ингээд яг миний хажуу талаас би одоо ингээд баруун тал руугаа ингээ харах юм бол дэлхий ингээ харагддаг тэр юуны үйлнүүдийн дундаас. Тэгэл ингээд надад дэлхий амар гоё харагдаал амар юм сонирхолтой харагдаал тий юм бодлогыг туршиж үзмээр experience хиймээр ингээ санагтаад ингээд бас ингээ байж сууж ядаад байгаа юм тэнд. Тэгээд надаас бас ингээд намайг ховс хэлчихсэн хүмүүс маань ингээл асуугаал юу яагаад энэ дэлхий дээр ирсэн. Миний гол асуулт ер нь тийм л байсан л да. Яагаад энэ дэлхий дээр ирсэн? Яагаад би ер нь энэ амьдралд амьдарч байгаа юм? Тийм ээ. Юу олж мэдэж, юу хийх ёстой юм, юу сурах ёстой юм гэсэн нэг тийм асуултуудтай. Тэгээд тэр хүнээс угаасаа асуусан байхгүй тэр аав гэсэн хүнээс. Тэгсэн чинь надтай ингээд ярьж байгаа нь болохоор надад яг хэлсэн үү би өөрөө тэр яг ингээд тэр сүнсэнд байхдаа ойлгосон уу ингээл амар сонирхолтой байгаад исэн болохоор дэлхийн амар сонирхолтой байсан. Тэгээд намайг бол за нэг хүүхдээ нэг 2 сарын курст ингээд явуулдаг штэ тий аав ээж нар. Тэгээд явуулж байгаа юм шиг л юусоо явуулсан. Дэлхий рүү юу? Дэлхий рүү тэгээ явуулсан. Тэгээд өөрөө сурч мэдээд тий сүнсээ хөгжүүлээд тэлээд хүрээд ирэх гэсэн нэг тийм байдалтай. Тэгээд тэр хүмүүсийн хувьд тэр сүнснүүдийн хувьд болохоор цаг хугацаа ерөөсөө амар сонин өрнөдөг. Тэгээд би бол нэг тийм залуухан жоохон сүнс үлээ угаасаа. Тэгснээ нэг их олон бас төрөлт мөрөлт надад байхгүй ч юм болов уу гэж би бас бодсон. Нэг тийм өнгөрсөн амьдрал энэ бас нэг хараагүй болохоор. Тийм ээ тийм. Бусад хүмүүстэй адилхан одоо юу гэдэг дэлхийн газрын одоо тийм сүнс бас биш юм шиг тий. Сүнс олгон бас өөрийн гэсэн үүсэл гаралтай байгаа хгүй. Би одоо тэр нэг өөрийнхөө үүсэл гарал руу л явцсан юм шиг байгаа. Зарим сүнс бол өөр дэлхийн ертөнцөөс өөр гариг маргаас ирдэг тийм сүнсүүд байдаг шүү дээ. Зарим сүнс бол дэлхий дээр одоо төрж өссөн анханасаа нэг мод байсан ч юм уу, салхи байсан ч юм уу. Тэгж жагаад ингээд сүнс нь ингээд хөгжөөд явдаг. Тэг минийх бол тэндээс л ирсэн юм шиг байна лээ. Тэгээд намайг нэг 2 сарын курс гээд дэлхий рүү явуулсан. Ааха. Тэр сүнснүүдийн хувьд бол нэг 2 сарын курс шиг л байгаа байхгүй юу? Тэгэд энд бол цаг хугацаа амар юм харьцангуй ойлголт юм байна гэж би тэр үед яг ойлгож байсан. Миний энэ дэлхий дээр амьдраад байгаа амьдрал ер нь л тэгэл ийм 2 сарын курс шиг юм байна. Тэгээд надаа ингээ ойлгож исэн зүйл нь болохоор нэг их энэ амьдралын ач холбогдол утга учир хийх ёстой зүйл гэсэн тийм зүйлд ингээд амар утга учир ач холбогдол үүдэх шаардлага байхгүй юм байна. Би болохоор тэрнээс болж ингээд амар депресстэй дэдэг гэсэн байхгүй юу. Яагаад би төрсөн? Юуны төлөө амьдарч байгаа гэлтэй. Яа, юу хийж яваад байгаа юм бол гэл амар юм төөрөлдсөн хүн шиг тэгээд яваад идэг байсан. Яг би энэ төрсөн зорилгоо биелүүлж чадчихээн үү, чадахгүй байна уу гэл тийм. Тэгээд тэрэнд ороод гүй эн чинь нэг тийм бас дип биш юм биш үү. Би бол зүгээр ингээл сурах юмаа сураал тийм ээ. Хийх юмаа хийгээл, уртгаа хийгээл, амьдралаас enjoy хийх юмаа хийгээл, хэцүү зүйл тохиолдвол тэндээс нь хичээлээ сурч аваал тийм ээ. Тэгээд ингээд амьдралын жижиг experience болгон өвдөлтч бай, аз жаргалтай зүйлч бай. Тэр болгон одоо experience туршлага юм байна. Энийг би ингээд туршлага болгоол enjoy хийгээл тийм ээ. Чадхаараа энэнд ингээд enjoy хийгээд тэгэл ер нь хүснээ хийж л амьдрах юм байна. Ер нь хүснээ хийж амьдрах юм биш үү? Тийм ийм гүнзгий зүйл биш юм биш үү гэсэн ийм бодол төрсэн байхгүй. Ер нь ингээд сонсоход хоёулагийн бас авсан мессеж нь адилхан байгаа дээ тийм. Төстэй байгаа. Төстэй байна. Яг өөр байдлаар авсан байж болно. Гэхдээ эцэст нь авсан мессеж нь бол адилхан л надад сонсогдлоо. Нэг амар утга учир юм амар том утга учирыг хүн хайгаад идэм шиг байгаа.
Тэрнээс бас амар олон хүн ингээд сэтгэл готролд орчдөг. Би ингээд амар том юм хийх ёстой тий. Одоо нэг төр эргүүлдэг ч юм уу жишээлбэл тий. Одоо ингээд одоо дээр үед бол амар дайм байлдаанд нэрээ гаргаад би ингэх гэж төрсөн ч юм уу. Би ингээд амар мундаг хүн байх ёстой байж чадахгүй юм ч гэдэг юм уу. Ингээд амар олон тийм амьдралын зорилго юу гэдэг утга учир хайгаад идэг. Гэхдээ яг үнийг хэлэхэд өдөр болгон амьдралаасаа нэг таашаал авах юм байвал тэр юмнаас таашаал авч ивэл тэр өөрөө ингээл болчихж байгаа юм билээ шүү дээ. Харин тийм. Тэр өөрөө гой хоол идчих та тэр амтыг мэдэрж байгаа юм тий. Тэнгүүтээ одоо ингээ алхаа явж байхдаа нар нүүрэн дээр тусаж байгаа юм ч юм уу. Өөрөө ингээд зүгээр өдөр тутмын тэр чинь л амьдрахын утга учир. Тэгээд хагас амьдрч болохгүй одоо хит утга учир хайгаал тий. Тэгхгүйгээр ингээд өөртөө enjoydох юм гаргаж өгөх ёстой юм байна гэж би бол бодсон. Би өөрөө бас нөгөө амьдрах амар уйтгартай ингээд хит хилээд ингээд ховсынхаа үед тэгсэн. Тэнгүүд одоо уйтгартай байлгаад байгаа нь хин би юм уу, миний ээж аав юм уу? Тэгэхээр би л байгаа байхгүй юу? Тэр яг тийм л юм байна гэж бодсон. Ер нь бол хоёулагийн авсан мессеж бол жоохон адилхан санагдлаа. Энэ тийм амар гүнзгий зүйл биш байсан юм байна. Өөрөө амар амттай юм байна гэд тий. Зүгээр one of the life юм биш тэгээд. Харин тийм одоо тэгэл том зургийг нь бас угаасаа ингээд харж илээ л дээ. Том зургийг нь ингээд харахаар энэ бол зүгээр жижигхэн л асуудал. Миний стресстэй байгаа, миний зовоод байгаа зүйлс тийм ээ. Энэ бол айгу жижигхэн л зүйл юм байна. Тэгээд ер нь зүгээр амьдралаасаа таашаал аваад өөрийнхөө замаахгүйгэл хүн ерөөсөө ингээд хүмүүс бас нөгөө сошиал медиа хөгжөөд ч тэр бусдтай өөрсдийгөө амар харьцуулаад бусдын амьдралтай амар харьцуулдаг болцсон шүү дээ угаасаа. Тийм. Сошиалаар хүмүүс амар жаргаал амьдраад байна тийм ээ. Яг үнэндээ тэр хүмүүс бас ингээм амьдралынхаа сайхан зүйлсийг л хуваалцдаг. Тэгээд тэрнээс болоод хүн ер нь юм материаллык зүйлстэй амар obsessed болдог болцсон юм билээ л дээ. Тийм. Хүмүүстэй амьдралаа харьцуулаад өөрийнхөө амьдралд байгаа сайхан зүйлсээ бас ингээ харахгүй, тэрнээсээ ингээ таашаал авахгүй, ийм өөр зүйл хүсэл өөр юм мөрөөдөл ингээл байгаад идэг болцсноос болоод ингээд ийм сэтгэл санааны хямрал гутралууд айгүй их байгаад байгаа байхгүй юу. Би одоо энэ шиг ингэж явж чадахгүй байна гэл тийм. Эхлэлийн цэгийн шал өөр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад хүн хүний цаг хугацаа гэдэг бас өөр байгаад идэг. Тэнгүүт тэр мэрийг бас ингэж ахын бодоод тэгхгүйгээр угаасаа амар сошиал медиас болоод тэгдэг болсон. Тэгээ дээрэс нь хэрэггүй мэдээлэл амар их аваад байгаа. Хүсээгүй мэдээлэлээ. Хүсээгүй мэдээлэл аваа. Тийм бүр ингээд хаасан тэр нэг миний одоо огт мэдхгүй балдан хаан тэнтэй юу игээл лайк тугаасаа тий ажил хийгээд байгааг би ингээд мэдмээргүй байгаа юм бүр мэдээд идэг болсон. Тэнгүүд тэрэндээ ингээд стресстэй ч юм уу. Тэрнээс ингээд шал өөр мессеж аваад ингээд нэг ийм стресстэй байдаг болсон. Гэхдээ зүр өөрийнхөө цаг хугацаанд өөрийнхөө сүнсний зорилго гэж байдаг чинь хүн болгонд өөр. Тэгэхээр тэрийг олж мэдээ тэрэн дээрээ ажиллах яг яалтчгүй хэрэгтэй байгаа гэж бодож байгаа. Харин тийм ээ. Овсол энэ сайн нөлөөлсөн л дөө. Тийм байна. Ер нь юмыг bigger picture буюу том зургаар харахад бас айгүй хэрэг болтгол юм байна л та. Ер нь бол тийм шүү. За ховсонд орсон түүх гэвэл ер нь бол ийм байлаа. Бас сонирхолтой энэ ч тэгээд яа ингээд ховсонд орсны дараа бүр нэлийн их бодох юм гараад ирдэг. Процесс хийх цаг хугацаа гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээр ингээд бодно, зөндөө юм ойлгож аавна. Ингээд нэг тийм амар хүчтэй нөлөө үзүүлээгүй юм шиг амьдралд нэлийн нөлөөлсөн байдаг юм шиг санагдсан надаа. Хүн хүний хувьд бас өөр нөлөөлж байгаа л доо. Хүн хүний сэтгэл хямрал асуулт гээл олон юмнаас нь болоод одоо нөгөө дотор ингээд үүссэн ялангуяа өмнөх амьдралаас авсан нэг юм траума тийм ээ. Энэ амьдралдаа өөрийн мэдлгүй нэг юмнаас айгаад идэх ч юм уу. Тиймэрхүү блок энтер бас нэлээд сайн тайлагддаг юм билээ л дээ.
Харин тийм одоо нэг ихч бол янз бүрийн хүн дээр одоо ингээд ажилласан байгаа шүү дээ. Яг хөө тэрийг бол одоо нууц болохоор нэг ярьж марахгүй л байгаа. Намайг бол чи жоохон хөнгөн кейс байна гэд өөрөө угсаа хэлчихлээ. Нэг тийм амар юм хэцүү юм байхгүй. Бас юм хөнгөн кейс гэж тэгжсэн. Тийм. Тэр юм одоо generational те удам дамжсан карма үлийн өртөө ч юм уу. Одоо ээж автагаа амар юм хэцүү кармик харилцаатай те. Бол одоо нөхөртөөгөө ч гэдэм үү, их нэртэйгээ ч гэдэм үү. Янз бүрийн хүн болгоны амьдрал ч өөр болохоор тэгээд янз бүрийн юмнууд байдсан бэлээ. Тэгээд одоо минийх бол хөнгөн л зүгээр кейс юм шиг таардаг байхгүй. Угсаа одоо ойлгомжтой гэдэг асуулт нь хизээ нөхөртөө болох гэдэг гэсэн. Харин тийм. Би тийм юм асуугаагүй баха. Би одоо бас юу асуусан санахгүй байна. За албаны морь усгүй гэж чи одоо өөрөө ховсонд оролдоо ихч дээр. Би битээр одоо орно тэгээд тэр дараа 7 хоногоос ч юм уу. Тийм. Энэ нь бол удахгүй орно гэж ярьж байгаа. Тэгж жагаад бас нэг өөр түүхтэй өөр юм ойлгосон гэл би clarity авсан гэл ороод ирэндээ нэцч. Тийм. Би төвч тийм амар random энийг ярьдаг хүмүүс идэв шин. Харин тийм. Лөгөө зөвхөн талхаж орж ирсэн. Ийм юм би өнөөдөр ойлгочлаа. Хоб бадахгүй spiritual хоб баддаг гэд тий. Яа, бас гоё л та. Тэгээ бас хүмүүстэй хуваалцж байгаадаа бол маш их баяртай байгаа. Харин бол гоё байгаа шүү. Тэг хүмүүс яг уу комент угаасаа ч бид хоёрын хүлээлт энэ дээр нэг тийм амар хандлт өндөр байгаа л тий. Амар харин ингээл комент бичээл ингэж нэг бас угаасаа хүлээлт тавиаг өөртөө дуртай болохоор л энийг хийж байгаа. Тэгэнгүүт нөгөө хүмүүс амар хуваар орж ирж энэ яриаг нь сонссон сонирхолтой байсан ийм юм ярьж байгаа хүн бас жоохон цөөхөн байгаад байна гэж орж ирсэн. Тийм болохоор бол үргэлжлүүлэх нийлийн сонирхолтой байгаа тий хоёлаа. Яа тэгэхээр зүгээр сонирхож байгаа хүрэх хүндээ хүртэл байгаа бол утга учиртай л байгаа гэж юу нь бол би бол ойлгож байгаа. Дөрөвт бас цаашид ярих зөндөө сэдвүүд зөндөө санаанууд байгаа угаасаа. Би одоо бас одоо ингээд нэгэн тал энерги tarot гээ ярьсных бас manifestation тэрийн талаар бас ярих гэж бодож байгаа өөрийнхөө ойлгосон зүйлсээс. Тэгээд нөгөө нэг би нэг дотоод хүүхэд тань юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэд нэг бичлэг хийсэн баггүй юу? Тийм. Тэр бол баг миний хийсэн хамгийн би өөр ингээд нэг дуртай бичлэг байдаг шүү дээ. Тийм. Тэгээд хандлт угаас тэрийг бол угаасаа хандлтын төлөө хийгээгүй. Нэг хүмүүст хэрэг болсон хүндээ хэрэг болоосоо гэд хийсэн ч хүмүүс амар хөрхөн комент бичсэн. Тэг би бүр тэрийг хараад ингээд би бүр зарим комментиг хараад уншаад уйлаад тэгээд spiritual юм ер нь бид нарт тийм дутагдаад байгаа юм байна. Одоо гэж бодсон. Жохон ингээд spiritual юм сонирхдаг хүмүүст энэ талаар одоо контент жохон цөөхөн байхгүй гэж би бол хэлэхгүй. Тэгтээ ингээд жохон цөөхөн байгаад идэв шүү дээ нэг сонсоосгүй гэхээр нэг жохон сонсоод дуусчдаг. Тийм байгаад байгаа юм болоо гэж бодоод тэгээ ховсын талаар ярьж байгаадаа би бол бас амар баяртай байна. Энэ experience-ийг хуваалцж байгаа даа. За ер нь бол ингээд бид хоёрын ховсонд орсон түүх бол нэг иймэрхүү байлаа. Ховсоос бас олон зүйлийг ойлгож авч болдог. Тэгээд сэтгэл санааны хямрал тэмээ ер нь зовсон хэцүү асуудлууд байгаа бол ховсоос бас олон зүйлийг ойлгоод амьдралд бас нэлийн том өөрчлөлтүүдийг авчирч болдог шүү гэдгийг бас ярих гэж тийм ээ хүмүүст хүргэх гэж ер нь энэ подкаста хийсэн юм аа. Орж ирж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Хэрэгтэй зүйл нь бас хэрэгтэй хүндээ хүрч байгаа ах гэж бодож ийн, найдаж ийн. Тэгээд миний зүгээс болохоор өөрлөгөө өнгөх хүсэлтэй хүмүүс байдаг штеп. Өөрлөгөө өнгөх хүсэлтэй өөртөөгөө ярилцах, өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй заримдаа ингээд жоохон төрөлдсөн мэдрэмжтэй хүмүүс байгаа бол ховс бол аягүй сайн тусалж чаддсан байли шүү гэж өөрийнхөө туршлагаас бол хийхийг хүслээ. Тэгээд энэ хүртэл бид хоёрын подкастыг сонссон хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Тэгээ та бүхэн тэгээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай. Тэгээд таалагдсан болвол бас сонирхож байгаа сэдв байвал манайхаа
доор комментээр бичээд лайк, subscribe дарахаа мартава. Like, subscribe, share. Share. За. Энэ хүрээлэн дуусах удаа хоёулаа. За дуусхий. Bye bye. За баяртай.